За найруулагч Фрэнк Дарабонтын бүтээл. За тэгээд энэ хүн болохоор өөрөө бас Стивен Кингийн Mist буюу Манан. За Green Mile, Ногоон мил гэдэг кинонуудыг бас зохиолоод энэ кино болгож ирсэн. Ийм туршлагатай юм билээ. Хүмүүсийн тунд нийгэмд орших тэр хамгийн анхдагч хэрэгцээ бол нэг тодорхой хэмжээний үнэлэмжил юм байна гэж санагдсан. Тэгээ яг тэр нэг өгч байгаа хэсэг тэр бол яг нэг Бруксийн амиа орлож байгаа хэсэг тэр бол тэрийг бол амар хүчтэй харуулдаг шүү дээ. Брукс бас эргээд хан дээр сэлжүүлдэггээд тэр шоронд байхдаа бол ихтгэл найдвар чинь ер нь бол чамайг аюул хөтлөе шүү те. Айцтай байгаа. Тий, ихтгэл найдвар гэдэг бол ер нь бол аюултай зүйл шүү гэл эндээ тандаж хэлээд байгаа. Гэтэл киноны төгсгөлд би бол одоо ер нь ингээ өөрчлөгдөд бэлэн байна гэдэг нэг тийм ихтгэл найдвараа нөгөө өнцгөөс нь харж байгаа юм шиг тийм. Би ихнэрээ алаагүй, ихнэрийнхээ хамрагын ч алаагүй, нууц хамрагын ч гэсэн алаагүй гэд ингээд хэлээд байхад ийм хүйтэн царайтай хүн ингээд алдсан байна гэж баг ялагч нь хэлээд шоронд ерөнхийдөө бол ялах хүчиж байгаа байхгүй. За сайн байцгаана уу? За өнөөдөр Shawshank Redemption буюу монголоор Shawshank-аас оргосон гэж хүмүүс их мэддэг. Тэр киног үзсэн талаараа бүгдээрээ сайхан ярилцсанаа. За эхлээд киноны талаар бол товч мэдээллийг өгье. За ер нь хүн болгон бас үзсэн болов гэж бодож байна. 1994 онд анх Америкийн нэгдсэн улсад гарсан. За Стивен Кингийн туужаас сэтгүүлсэн бүтээл юм билээ. Rita Hayworth-ийн Shawshank Redemption гэдэг ийм туужаас сэтгүүлсэн. Уул нь Стивен Кинг маань өөрөө амьсгийн зохиолчоор маш алдартай хүн боловч одоо драмын бас ингээд маш том романууд бичиж ийсэн. Тэндээс нэрлсэн юм билээ. За найруулагч Фрэнк Дарабонтын бүтээл. За тэгээд энэ хүн болохоор өөрөө бас Стивен Кингийн Mist буюу Манан. За Green Mile, Ногоон мил гэдэг кинонуудыг бас зохиолоод энэ кино болгож ирсэн. Ийм туршлагатай юм билээ. За IMDb-гийн 250 топ 250 гэдэг те. Тэр киноны бол мэдээж нэгдүгüрт байдаг. 9.3 үнэлгээтэй, маш өндөр үнэлгээтэй кино. За нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол яг 94 онд гарч байхдаа box office-оос 29 сая долларын ашиг болсон. Гэтэ өөрөө зардал нь бол 25 сая доллар бүтсэн. Тэгээд кино бүтэх зардлаа ерөнхийдөө бол 2 нугалж ашиг гарч ийн гэж үздэг юм байл. Яагаад гэхдээ зэрэг за 25 сая доллараар энэ киног хийлээ гэхэд 25 сая дахиад сурчлагынтай явна гэж үздэг. Гэхдээ энэ кино бол хараханд хийж чадаагүй учраас бол box office-аас мөнгө олцсон. Тухайд гарч байхдаа тийм түүхтэй кино юм байлээ. За эхлээд яг юуны тухай кино вэ? Яг юу гэж бодож байна? Энэ асуултаар эхэллээ. Түшигт яг юуны тухай кино гэж хэлвэл энд юу гэж хариулах? За яг тухай гэд ихлээр надад бол ерөнхийдөө яг жоохон хариулахад хэцүү санагдчих. Зүгээр ер нь маш олон юмнуудын одоо маш олон мессежүүд, маш олон сэдвүүд харагдаад байгаа. Жишээ нь одоо юу гэдэг нөхөрлөлч гэдэг юм уу? Тийм ээ. Нийгмийн байр суурьч гэдэг юм уу? Тэгэл нөө ихтгэл үнэмшил, найдварч байдаг юм уу те? Тэгэл юу гэдгийг Азийн доо азгүйтэл байдаг юм уу тийм ээ? Тиймэрхүү зөндөө юмнууд харагдаж байгаа болохоор яг нэг тийм юу гэдэг юм те? Тийм мейжор сэдв гэх юм уу? Яг тийм юмны тухай кино штэ гэд хэлэхэд бол жоохон хэцүү л байх гэсэн үг чинь надад бол. За сураагийн хувьд Яг би бас санал нэг байна. Яг ер нь бол тэгэл ер нь яг нэг гол үйл явдал нь тэгэл нэг нөхөр шоронд ороод шоронгоос гаргаж байгаа тухай ингэж харуулж байгаа кино боловч тэр цаад одоо нэг хоёр хүний харилцан яриач байт юм уу эсвэл одоо нэг редийн киног авч яваал өгүүлээд байгаа шүү дээ тий. Тэнгүү тэр одоо нэг юм яриач байт юм уу тэр бүх зүйлүүд айгүй их нэг тийм юм бодогдолсон. Одоо ингээд киноноос нэг сценээсээ ингээд шилжих бүртэл айгүй их юм бодогдолсон гинэ. Тэгэхээр яг бас нэг шууд ер нь л ийм юмны тухай гэх кино гэж хэлчихэд бас дутагдaltaй очир дутагдaltaй мөлөө гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг одоо бид гур бас тэг мэдээж спойлертэй явах гэж байгаа тийм болохоор бас ер нь киногоо үзчихэд орж ирвэл их зүгээр юм байна да гэж бодсон. Миний хувьд болохоор энэ киног
маш олон спойлертай байсан байхгүй. Тэгээд гурал одоо нэг хэдэн 7 өдрийн өмнө энэ киногоор эхлэе гэдэг нэг шийдвэр гарч байгаа шүү дээ, тийм. Тэгэхэд би анхны удаа үзэж эхэлж байгаа. Тэрнээс өмнө бол би энэ киног юу гардаг тухай ер нь яг үйл явдал нь яадын ч гэдэм үү. Тиймэрхүү нэг мэдээллүүд надад байсан. Тэгээд анхны удаа үзсэн. Тэгээд өчигдөр бас өнөөдөр ярина гэж бодоод бас нэг сэргээж үзлээ. Тийм болохоор ер нь спойлер байгаа болохоор яг үзчихэд орж ирвэл зүгээр ах гэж бодож байна, тэ. За энэ кинон дээр бол мэдээж маш их үйл явдлууд одоо чухал хэсгүүд гарч байгаа шүү дээ. Их одоо олон талтай тийм ээ. Яг энэ гэж хэлэхэд хэцүү гэж байна. Тэнгүүд тэгтээ яг өөрийнхөө хувьд хамгийн сэтгэгдэл үлдээсэн хэсэг нь ямар хэсэг байсан бэ? Ер нь бол надаа ер нь угаасаа л ойлгомжтой хамгийн их ер нь гүнзгий сэтгэл үлдээсэн хэсэг бол тэр Бруксийн шоронгоос суллагддаг хэсэг байсан. Ер нь яг нөгөө нэг тэр ер нь хоёр амар том юм ярьж болж байгаа. Яг хоёр том ажиглагдсан юм нь юу вэ гэхээр нэг тийм нийгэмд эзлэх байр суурь гэдэг юм альва одоо юу гэдэг хүмүүсийн хүрээл дундч байна уу? Ер нь тухайн нийгэмд тийм ээ. Эзлэх байр суурь өөрийн гэсэн тийм тухайн хүний үн цэн ер нь юу гэдэг юм бараг амьдрах шалтгаан болдго юм шиг харагдвал ерөнхийдөө тэгж харагдаж байгаа юм л да тийм ээ. Брукс бол одоо шоронд бол мэдээж хэрэг тэр намын санч одоо юу гэдгийг найзуудтай хүрээлэлтэй өөрийн гэсэн үнэлэмжтэй тийм үү. Тэгээд соллогдсон чи хинч биш болчихж байгаа. Ер нь бол тэгээд тэнд юу гэдгийг яг нэг өөрөөсөө хүртэл үнц нь олж харахгүй болтлоо. Тийм бүр яг тийм байгаа байхгүйг нь хүн тоохгүй хэмжээнд тийм ээ. Тийм болчихж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг юу гэдгийг хүн болвол яг нийгэмдэр орших юу гэдгийг хамгийн анхны бараг анхдагч хэрэгцээ юу гэдгийг амьд байх хэрэгцээ одоо юу гэдгийг амьд байх орших хэрэгцээ гэдэг бол нөө идэх уух байдаг шиг яг нийгэмд хүмүүсийн тунд нийгэмд орших тэр хамгийн анхдагч хэрэгцээ бол нэг тодорхой хэмжээний үнэлэмжил юм байна гэж санагдсан. Тэгээ яг тэр нэг үхэж байгаа хэсэг тэр бол яг нөгөө Бруксийн амиа орлож байгаа хэсэг тэр бол тэрийг бол амар хүчтэй харуулдаг шүү дээ. Брукс бас эргээд хан дээр сэлжүүлдэггээд амиа орлдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр бол ямар ч л байсан тийм ээ. Би энд байсан шүү гэдгээ одоо юу гэдгийг өөртөө ч гэх юм уу ямар нэгэн хин нэгэн хорвоо ертөнцөө тийм ээ. Ямар нэгэн байдлаар одоо юу хэлж байгаа. Ямар ч л байсан л үлдээж байгаа л нэг тийм зөвхөрөнгөө хэлбэр шүү дээ тийм ээ. Тэгээд тэнд болвол тэр хүн нэг тийм нөгөө хөгшин настайдаа үхэхэд гарцгүй гэж бодоод амиа орлож байгаа хэрэг биш шүү дээ. Хэрэг тэгж бодсон ба шорондоо ч амиа орлох л байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хүн болвол одоо ямар ч байсан л нөгөө нэг юу ахтах. Хамгийн гол нь л гарч ирээд тийм үнэлэмж мэдрэхгүй байгаа учраас л нөгөө нийгэмд оршин байх утга учиргүй л болчихж байгаа юм шиг санагдсан. Надад бол тийм мэдрэмж төрүүлсэн. Тэгээд дахиад нөгөө юм нь юу вэ гэхээр яг нэг тийм өөрчлөлт хүн ер нь ямарваа нэгэн байдлаар одоо яг бид нар комфорт зон гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Гэхдээ комфорт зон гэдэг бол ер нь ихэнх хүний ойлгодгоор нэг тийм амархан тухтай нөхцөл байдал тасчаад тэгээд тэрнээсээ гараад нэг жоохон хэцүү, жоохон хүнд нөхцөл байдалд орохоос айх одоо нийтлэг ойлголт байдаг шүү дээ тийм ээ. Гэтэл яг энэ киног үзсний ард дээрээс бол надаа яг үний эрэхтэй комфорт зон гэдэг бол амарханаас хүнд рүү биш юм шиг байна. Хүндээс амархан руу чиж болох юм байна. Дред төгсгөлийн хэсэг дээр бас нэг хэлж байгаа шүү дээ. Тийм бид 40 жилийн турш шэхийг асуусан тийм ээ. Бизнесийг асуусан. Яг нэг төвшөөрлөг бизнесдэг байсан. Төвшөөрөхгүй бол нэг ч туслах нууж болохгүй гэдэг нэг амар хүчтэй диалог явж байгаа шүү дээ тийм ээ. Шууд нэг киноны ихэнд хэлж штэ ингээд бид нар та нарыг хизээ итгийг хэлнэ. Хизээ унтгаж хэлнэ. Хизээ яач хэлнэ гэх тийм. Тэгэхээр ерөнхийдөө яг хүн юу гэдгийг яг хүний одоо юу гэдгийг тухайн тэр нэг дөрүүдийн айдас одоо дред айдас, бруксийн айдас бол ямар нэг байдлаар амьдрал нь хэцүү болох гээд эсвэл одоо байгаа нөхцлөөсөө муудах гээд байгаа гэдэг ч юм уу эсвэл илүү дэг журамтай илүү хүнд болох гээд байгаа хэрэг биш өөрчлөлтөөс нь айгаад байна уу гэж хараад байгаа. Тэгэхээр бид нар бол яг үний эрэхтэй амарханаас хүнд рүү болохоос бол айдгийг биш юм байна.
хамгийн гол нь ер нь өөрчлөлтөөс л айдаг юм. Хүн бол хамгийн их айц төрүүлдэг, хамгийн одоо юу гэдэг игдүүцүүлдэг гэх юм уу тийм ээ. Тэр зүйл бол юу гэдэг эрсдээс өөрчлөлт л байдаг юм. Мэдээж хэрэг хүн шорон юу гэдэг нийгэмд байжгаад шоронд орчихлоор байчдаг шүү дээ тийм ээ. Өөрчлөлт болж байна тийм. Тэр тэнд өөрчлөлт болж шүү дээ тийм ээ. Тэнд бол шорондоо юу гэдэг одоо нөгөө визцхаа асуудаг болоод эхэлж байна. Унтах идэх бүх юмаа заал юу гэдэг зөвшөөрөлтөй болоод эхэлж байна. Тэр бол яг нэг талыг харж байгаа боловч яг эсэргээрээ нөгөө талаас нь бас энэ биелдэг юмаа гэдгийг харуулж байна. Энэ бол айгүй хүчтэй бас өгч байгаа санаа болов гэж би бас ерөнхийдөө харсан. Яг амар юу гэдэг өөртөө хийсэн байж магадгүй. Гэхдээ надад бол яг тийм мэдрэмж төрсөн. Бас нэг яг эсрэг аргумент гаргаад одоо нэг хилцүүлэхэд бас хүчтэй санаа байна тий. Тийм. Нэг хоёр хүн хоорондоо мэтгэлцэхэд ч юм уу тийм ээ. Ер нь энэ юу гэдгийг комфорт зон гэдэг чинь амархнаас өндөр биш, хүндээс амархан ууж болдго юм биш үгээл хоёр хүн маргалтахад бол нэлээд бас тийм юу гэдгийг тэнцвэртэй байж болохгүйц тийм сэдв байж болохоор харагдаж байгаа зү тийм ээ. За миний хувьд болохоор сэтгэл хөдлөсөн хэсэг гэх тэнгууд яг би нэг тийм emotional юм бодчих жоох байхгүй. Тэгээ би өөрөө ч ер нь кино үзээд их амархан уйлждаг хүн. Тэгэл нэг тийм уйрамтгай хайр сэтгэлж байт юм одоо нэг тиймэрхүү зүйлүүд бол миний яг кино үзчих хавцад бол аюу хурдан автдаг тэр кинонд. Тэгээд яг хөө би эхний хэсэг дээр эхний үзэлтэн дээр бол ерөнхийн нэг иймэрхүү кино байна гэж хүлээж авчаад тэгээ хоёр дахь үзэлтэн дээр тэр Бруксийн захааг уншиж явах хэсэг дээр бас нэлийн үг болсон. Би ер нь инглээ тэр нэг хөшөө хөнгө нэг ингээд амар болчиход миний араас нэг янз бүр болоод хүн байхгүй л үдэ гэд нөө ред шоронд нь найзуудаагаа тариулчаад захааг уншиж байгаа штэ. Тэр хэсэг бас ер нь нэлийн гэж хитсэн. Энд уншдаг шүү. Энд уншдаг үү? Тэ энд уншдаг. Тэгээ энд явчих гэдэг тийм. Тийм билүү. Тэг нэг тийм хэсэг байна. Тэгээд тэр төгсгөл хэсэгт ер нь тэр редийн хийж байгаа өөрчлөлтийг одоо нэг өөрөө ч гэсэн нэг цаана үгээ хэлээд яваад байгаа шүү дээ. Би ер нь нэг ингэчлээ гэдэг. Тэр өөрчлөлт ч гэсэн ер нь бас сэтгэл хөдлсөн. Ер нь тэр шоронд байхдаа бол итгэл найдвар чинь ер нь бол чамайг аюулт хөтлөе шүү те. Тийм их айцтай байгаа. Тийм итгэл найдвар гэдэг бол ер нь бол аюултай зүйл шүү гэл эндээ танд шилээд байгаа. Гэтэл киноны төгсгөлд би бол одоо ер нь ингээ өөрчлөгдөд бэлэн байна гэдэг нэг тийм итгэл найдвараа нөгөө өнцгөөс нь харж байгаа юм шиг тийм санааг илэрхийлж байгаа сцен явдаг шүү дээ. Тэр хэсгээр бас ийм сэтгэл хөдлөсөн. За яг миний хувьд бол айгу гүнзгий туссан хэсэг гэвэл хамгийн ихний шүнний хэсэг байсан. Шоронд ирээд. Тэгээ бооцоо тавиад тэгээд өдөж эхэлтэн шүү дээ тий. Нөгөө нэг хоригдлоо. Тэнгүүт нэг махлаг залуу уйлаад би гэртээ хармаар байна. Би энд явахсгүй хүн гээл эхэлдэг. Ээж дээр очимаар гээд тий. Тэгээд тэр бол нөгөө нэг энэ кинон дээр бас нэг айцыг айгу харуулад байгаа юм л та. Яг би тэндээс өөрийгөө олж харсан байхгүй. Одоо ингээд намайг яг өөр нөхцөл байдал яг өнөөдөр өдөр болгон хийдэг зүйлсээс өөр газар өөр хүмүүст донд ингээд шууд авчирч байгаа юм бол би ингэх байх таа гэж бодогдсон байхгүй надаа. Тэгээд бодоо үзэнгүүт ялчгүй ингээд комфорт зон гэдэг маань магадгүй тухтай гэхээс яг одоогийн нөхцөл байдал бол мэдээж бид нэр ахиу тухтай гой сайхан байгаад байгаа зүйл гэж би бас бодохгүй байна. Тэгтээ бид нар одоогоо байгаа л нэг комфорт зонд ингээд юу байгаад байгаа. Тэгтээ эндээсээ илүү тухтай газар руу ч юм уу эсвэл илүү хэцүү газар руу гэхээс нэг ялгаатай биш. Илүү өөр газар руу очивол нэрээ ингээд айгу өөр болт юм байна гэж яг сая түшин хэлсэн айгу юм гэд бодож байгаа хэрэг надад бол тий. Тэгээд би ингэж бодсон байхгүй. За энэ хүн ээж дээрээ гэртээ ингээд сайхан байсан чинь ийшээ хурчээд айгу хэцүү байгаад байна гэж тохгүй байна гэхээсээ илүүтэйгээр өөр нь гэдэг нь айгу амар ойлгоод тэгээд үйлээдсэн болоо гэж бодогдчих чинь яг одоо бол. За тэгээд хоёр дахь маш одоо сэтгэл хөдлөсөн яг юу л та одоо би нөгөө нэг
кинон дээр гарч байгаа ч юм уу те ингээд төгшин настай нэг ахаар өвөг бодогддог байхгүй яг миний өөрийн өвөө бодогддог. Тэгээд манай өвөө болохоор нилээ нэг одоо царины яс хацрын яс идэр ингээд хөвгөрдүүд юм хүн байдаг. Тэгээд Брукс нөгөө нэг алчилтаа гэдэг ингээд хээвүүдийн ингээд яагаад байгаа шүү дээ те ингээд бариад байгаа. Тэгээд тэр чинь бас л яг л өөрчлөлтөөсөө ягаал ингээд би гарах юм бол өөр амьдрал ерөөсө бодогдохгүй. Тэндээ 50 жил болцсон те хүн байгаа байхгүй. Тэгээд би нэг алаад ялаа нэмүүлээд үлдчихье гэд ингээд бариад байгаа. Тэгээд сүлд нь Энди ирээд ярилцаад тэгээд нөгөө нэг гутгаа тавиад ингээд нүрээ дарж байгаа хэсэг байгаа. Тэр нүрээ дарж байгааг нь харахад бол яг л нэлээд сэтгэл имтэрсэн. Тэр хүн бол ингээд муу хүн биш. Тэр хүн бол одоо тийм гимт одоо эрүүгийн ялтай тийм хүн гэж бол надад ерөөсөө харагдаг хүн кино эхлэхээс. Тэгэхэд бэлэн байдал тэр хүнийг бас хүрүүчний эхлээд аюу имрэлтэй санагдаж байгаа хэрэг. Тэр бол яг Бруксыг гарснаас илүүтэйгээ надад бол илүү имрэлтэй хэцүү зүйл гэж харагдсан. Тэгээд тэр хоёр хэсэг бол яг айцсаар бол надад илүү холбогдоод оролж ирсэн. Яг наад хэсэг дээр чинь бас юу яасан юм аа. Би бол ер нь яг кинон дээр нөгөө нэг үйл явдал болгон дээр нь тийм амар юу гэдгийг ургуулсан батал яг энд нэг ийм мессеж төрж ин доо юу гэдгийг амар хүнд юу гэдгийг сэтгэгдлүүд авч үлдээд байдаг байхгүй юу өөрөө нэг жоох юм дээр нэг хоёр хүн хоорондоо зүгээр нэг тийм юу гэдгийг жоохон ингээл нөгөө нэг би руугаа ингээл хараал зөрнө штэ. Тэгэхэд мэхэд хүртэл бүр цаад ингээд дутга учир надад амар хүнд бас энэ бараг л толгойдоо юм бодсон байх энэ дээргээд тийм юм авч үлддэг байхгүй юу. Тэгэхээр тийм яг тэрнтэйгээ холбоотой ч юм уу юу яадаг штэ. Брукс нэг шууд ээжэдэг гэсэн штэ. Тий. Тэгээ яг Брукс бол гарахаас угаас үнэхээр амар айж байгаа байхгүй. Тийм угаасаа би юу гэдэг бүр яа харах байхгүй л одоо юу гэдгийг юу ч хийгээд хамаагүй үлдэхэд бэлэн байгаад байгаа штэ. Тэгсэн чинь нөгөө нэг шуугаа гарахынхаа өмнө 50 явуулчихдаг штэ. Тэнгүүд нөгөө нэг тэр шууг ингээд Джек гэдэг ямар хин гэдэг мистер Джек лээ мистер Джеймс ч үлээ ямар ч тийм нэртэй хэрэг байдаг штэ. Хэрэг байдаг те. Тэнгүүд нөгөө шуугаа цонхоор нисгэж байгаа штэ. Шуугаа цонхоор нисгцэн чинь нөгөө шуу нисэн явчихж штэ тийм ээ. Тэр шуу бас юу гэдэг энтиг шоронд анх орохт нь байсан. Тэнгүүтээ тэр Бруксыг гарахад байсан гэдэг чинь тэнд ухаандаа нөгөө нэг юу гэдгийг Брукстэй хамт худалч нь 10 жил жилөө за мэдгүй тооцоог нь мэдгүй аваа хэдэн жил хамт байсан болох гээд байгаа шүү дээ. Тэр шувууг цонхоор нисэхгээ гаргахад гарахгүй харахгүй юу. Яг нөгөө бидний яриад байгаа шиг комфорт зон гэдэг юм ярих гэдэг шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь яг тэр хэсэг дээр шувуу зүгээр гараа нисчихэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр болол нөгөө нэг энэ айдас болол нийгэмд л байгаа айдас юм шиг байна гэдэг бас нэлээд бас байдаггүй гэж одоо жишээлбэл энэ байгалийн инстинкттэй амт юм биш үү? Тэгэхэд бид нар нийгэмгээд одоо өөрсдийн байгалыг бүтээчээд байгаа шүү дээ нэгсэн тийм. Одоо чи чөлөөтэйгээд ингээ гаргаа нисэгдэг шүү дээ. Тэрэн дээр бас нэг тим юм бодож байгаа, дахиад нэг юм бодож байгаа. Бруксыг бас нэг гараад нийгэмд оролдоод үзэх ихтгэл найдвар нь болж байгаа юм шиг надад харагдсан. Тийм ээ? Тэр нөгөө шууж чадчихлаа. Тийм учраас би ч гэсэн гараад оролдоод үзье гэдэг ч юм уу тийм ээ. Тийм нэг бас нэг жоохон ч гэсэн очлуур болж өгсөн болов гэж санагддаг. Тэгэл яг тэр шувуу хүртэл амар стронг дөрөв байх кинонд. Тэр юу гэдгийг би нөгөө цэцэрлэг түрээлэнд очиж дандаа шувуу олдог. Тэр шувуу над дээр ирж мэдэх вэ гэдэг одоо бараг л найддаг гэд. Тэгээд ерөнхийдөө бас яг тэр хэсэг дээр бол бас тэр шувуу хүртэл бараг л кинонд дүүргээ гүйцэтгсэн дүр болох гэх зүгээр нэг тийм хажуугийн дүр биш. Тэнд бас нэг налад болол ингээд нэг тийм юм бодогдулсан. Зүгээр нэг тийчээр шувуу байсан ч гэсэн те. Тэг санагдсан. Ер нь гэхдээ яг нөгөө киноны дүрүүд бол бүр тэр ингэлтгүүл амар хүчтэй дүрүүд. Бас одоо киноны зохиолыг бичихтэй дүрийг боловсруулахдаа бол маш сайн боловсруулсан гэж надад санагцсан. Одоо ингээд хүмүүсийн үйл хөдлөл одоо жишээлбэл энд дээр нөгөө нэг цагтаа ирээд юу асуудаг шүү дээ. Ийм асуугаад эхэлдэг те. Нөгөө нэг эндиг юу болгоод номын санчид туслах болгоод за тэгээ байжсэн чинь нэг цагтаа ирээд ийм асуунгууд нь надад балцаас өгөөч гингүүт Брукс шууд ингээд бие тэмтрээд балцаас хайж байгаа байхгүй юу. Яг зөв би яг тэр хэсгийг харсан байхгүй юу. Яг тэрийг харангуут энэ ингээд яг амьдрал дээр үнэхээр ингэж байдаг хүн байдаг. Одоо жишээлбэл манай аав өөр ингээд балцаас хайдаг ч гэдэг юм аа ингээд энэ үйл хөдлөлийг харагдаад байгаа байхгүй надад. Тэгэнгүүт энэ дүрийг гаргахтаа бол үнэхээр жүжигчт нь болон найруулагч кино зохиолтлоос олоод нэлээ их ажилласан байна. Яг
бид нэг кино үзэж байгаа гэхээсээ ингээ амьдралыг яг хараад байгаа гэж харагдаж байгаа. Зарим дээр бол үнэхээр кино гэдэг нэлт харагдаад байдэн шүү дээ. Одоо энэ кинон дээр бичлээ өөр кинон дээр жишээ авах юм бол одоо нэг юу гэдэг бал цаас байна нөгөө цаанаас гинтгэн нэг шууд баг мөрнийх найдлаас гинтгэн нэг цаас бал хоёр орж ирэл те. Тэгэхээр тэр нэг жижигхэн чимхлүүр сценүүд хүчтэй амар хүчтэй санагдсан надад. Амьдралтай дөрүүд нь дэндүү ойрхон л та. Тийм дэндүү ойрхон. Тэр бол одоо тэгээд менежерт дургу өгч брокс гэхэндээ тэнгуүтээ би нэг буу гаргаж ирээд бутаа шоронд орчдөг ч юм уу. Яг бонусанд менежер буудчих гээд. Тэр бол хүчтэй лайн байсан. Тэгэхээр энэ бол за энэ сүлд бас нэг уялдаатай юм гарч ирэх юм. Энэ дээр бол сүлийн сэтгүүлтэй гэж бодож байна. За энэ дээр киноны гол дүр яг хэн байсан бэ? Юу гэж бодож байна? Яг мэдээж хүчтэй туслах дүр зөнд болно. Гэхдээ яг би нэг олон бодохгүйгээр зөвхөн киноны гол дүр угаасаа энд эсэн л гэж бодож байна. Тэр эндийн шоронд анх орж байгаа. Тэгээд тэр шоронгийн эхний эдэн жилийг туулж байгаа тий. За тэгээд шорондоо ямар байр суурь эзэлж эхэлж байгаа. Тэгээд шоронгоос гараад биднэрт юу ойлгох харуулах гэдэг юм тий. Гэдэг ч юм уу иймэрхүү олон зүйлийг ер нь бол харах юм бол ямар ч хэрэгэлцээгүй эндэл гэж хэл. Ер нь яг тийм мэдээж хэрэг нөгөө нэг кино урлаг гэдэг тусдаа юу одоо тийм юу вэ штэ ухаан гэх юм уу бараг тийм салбар байна штэ тийм ээ. Тэр салбарын онлын зүгээс харах юм бол би бол яг бас л ялгаагүй эндэл гэж хэлнэ. Энэ ч ер нь эндэл гэж хэлэх бах те. Гэхдээ ер нь надаа энэ киног хэрвээ ингэж хараад үзвэл юу гэдгийг яг нөгөө нэг мэдээж хэрэг юу гэдгийг ихэнх хүмүүс үдцэн л байгаа бах энэ киног тодорхой баг насандаач байдаг юм уу эсвэл үнэхээр сонирхооч байдаг юм уу. Ер нь бид нар тэгээд юу гэдгийг юм нэг кино үзэх гээл орой суугаал сонгохдоо үнэлгээг нь л хардсан шүү дээ тийм ээ. Үнэлгээг нь хараад ямар ч байсан гоё үнэлгээтэй кино байл үзчихээ л үздэг шүү дээ тийм ээ. 6 мургач юм 6-аас доош яваад нэг үзмээргөө жоохон надад тийм. Тэгээд тэгэнгүүт ерөнхийдөө яг энэ кино бүгдээр л үзсэн байгаа гэж бодож байна. Гэтэ би дахиад нэг үзхийг санал болгоно. Гэтэ тэр үед яг яаж үзэх вэ гэхэлэр гол дүрүүдийг зүгээр сэдвүүд болгоод үзвэл гэж би хүмүүс санал болгомоор санагдсан. Яг нөгөө нэг юм нэг зөвхөн нөгөө нэг дөрүүд дээр биш энэ дэр зөндөө юмнууд гарч ирж байгаа. Одоо тэгэнгүүт тэр ихчнэр гэдээ байгаа шүү дээ тий. Тэнд болохоор тэнд нөгөө нэг хүсэл тачаал яваад байна. Тэр чоронгийн дараагаас шунал одоо юу гэдгийг шунал харагдаад байна тийм ээ. Тэнгүүд Бруксээс бол айц харагдаад байна. Эндигээс бол ихтгэл найдвар харагдаад байна тий. Тэнгүүд одоо юу гэдг юм те энэ зөндөө олон амар хүчтэй сэдвүүд гарч ирж байгаа байхгүй. Сэдвүүд нь угаасаа мангар хүчтэй гарч ирж байгаа. Тэгэхээр энэ яг энэ сэдвүүдийг аль нь илүү өөрчлөн сэтгэл үлдээж ин яг нөгөө нэг энэ өгж байгаа мессежтэй бүгдийг нь олж хараад энийг нэг юу гэдгийг дээр дор нь оруулах гад яг энэ сэдвийг гаргахын тулд ер нь энэ кино хэр ажилласан юм бэ? Яг энэ сэдвийг гаргахын тулд кино хэр ажилласан юм бэ гэд яг тэр нэг дөрүүд гэхээсээ илүү мэдээж хэрэг дөрүүдийг бүгдээрээ л мэднэ ерөнхийдөө тийм ээ. Эсвэл нэг анхны үзэлтэл л дөрүүдийг ямар мундаг байсан юм бэ? Ямар гоё байсан юм бэ? Энэ бол хүнтэй их ойрхон байна мэн ч гэдэг юм уу тийм ээ. Тиймэрхүү мэдрэмжүүдийг бол угаасаа л хүн авчих байх. Гэхдээ хүмүүсийг бол би дахиад нэг үзээрээ тэгтээ үзэхдээ юу гэдгийг яг тэр нэг өгж байгаа мессежүүд сэдвүүдээ яаж баяжуулаад яаж гаргах гээд байгаа тэр санаануудыг мэдээж хэрэг би нөгөө нэг тэнд айц гэд нэг Бруксийн тэр нэг айц гэдэг сэдвийг барьж аваад нэг харна штэ. Тэгээд харчих юм бол яг нөгөө нэг юу гэдгийг над чигч гэх юм уу одоо юу надад ижлэх олон хүмүүс байгаа хэл та. Тэр шувууны хэсэг дээр хүртэл тийм ач холбогдлогод үүсэх байх гэж бодоод байгаа. Дэрэд одоо ингэ өгүүлэлээд байгаа шүү дээ тий. Нарратор хийгээд байгаа. Тэнгүүд тэр шууны хэсэг бол өгүүлээгүйгээр цаа цанаа гарч ирээд байгаа байхгүй. Яг ингээд шуу ингээд нисэж чадчих байгаа бол би бас чадах юм шүү дээ. Тийм наач бол энэ бол айгүй гоё санаа символизм гэх юм уу тий. Зүгээр л нэг дахиад нэг угсаал бүгдээрээ үзсэн бүгдээрээ л юу гэдгийг маш гоё кино гэдгийг мэднэ. Гэхдээ дахиад нэг үзхийг санал болгох юм бол би дахиад нэг үзэхдээ ингээд нэг үзээсэй л гэж хүмүүсийг ер нь бол хүснэ. Ер нь бас нэг юу гэдгийг нэг жоох өөр гоё мэдрэмж авах байхаа. Би бол яг нөгөө нэг хувьдаа чамаг сая нөгөө гол дүргээд асуунгууд мэдээж хэрэг эндээ бодогдсон ч гэсэн өөрөө нэг тим өнцгөөс нэг үтцсэн учраас нөгөө нэг надад нэг шийдэж чадахгүй нэг хоёр юу байж таарад шүү дээ тийм ээ. Хоёр сэдв байж таарад шүү дээ тийм ээ. Яг
энэ сэдв үнэхээр юу гэдгийг хамгийн хүчтэй сэдв байсан юм уу? Сэдв гэх юм уу, мессеж гэх юм уу, тийм ээ. Энэ сэдв хамгийн хүчтэй сэдв байсан юм уу гэд ингээд тэрийг нь юу гэдгийг дэнсэлж чадахгүй байгаа тийм үнэхээр хүчрэхэг 2 3 сэдв байгаа учраас тэрийг бол ер нь яг нэг очиргүй айхтар яриад одоо би эн чинь нөгөө ярьчихлаар тэр сэдвийг нэгж баяжуулсан энэ сэдвийг нэгж баяжуулсан гэж ярих гээд байгаа шүү дээ. Гэтэ яг тэрийг хүмүүс өөрсдөө олж хараад үзвэл амар гоё байх болов уу гэж бодож байна. Мэдээч хэрэгэл нөгөө нэг одоо зүгээр киноноосаа хилээд өгчөхөд ойлгомжтой сэдвүүд байгаа шүү дээ. Эндигийн тэр найдвар гэдэг хэсэг бол амар хүчтэй сэдв болчихж байгаа. Тэр Бруксийн Редийн айдас гэдэг өөрчлөлт гэдэг сэдв бодвол амар хүчтэй сэдв болчихж байгаа юм тийм ээ. Тэгэл түрүүнийх шиг нөгөө нийгмийн байр суурьч гэдэг юм уу тэр хүсэл тачаал шоналж байдаг юм уу өчнөө ер нь тэр нэг айдас гэдэг сэдв хүртэл байгаа шүү чинь хэлсэн шиг. Тэр хамгийн ихэнд хүн ер нь яг тийм байдалд очичвол яг яах юм бэ гэдэг ч юм уу. Тэгээ энд айс юм аягааг юм уу гэж зөндөө амар гоё юмнууд гараад ирэх байхгүй. Ер нь надад тийг санагдсан. Тэгээд нэг тэрүүгээр нь зүгээр ер нь киноны дөрүүдийг тэр сэдвүүд байсан бол гээд нэг юу аавал одоо нэг зүрлээд үү тийм ээ зүрлэл болол яг л нэг одоо хүнжүүлсэн болж ирээд нь шүү дээ. Ямар нэгэн үзэл санааг хүнжүүлээд ингээд оруулсан ч юм уу сэтгэл хөдлөлийг хүнжүүлсэн ч юм уу тийм. Зүгээр ер нь ихэнх кинонууд бол нэг миний л анзаардгаар би ч одоо нэлээл бүх юмнаас л тийм нөгөө үзэл санаа юм харах гад ахад л би ч одоо юу гэдэг киноноос ихтэл нэг 2 3 үзэл санаа 4 5 үзэл санаа хардаг бол энэ кино бол баг бүхэлдээ л үзэл санаа байсан. Бараг л хүн болгоныг үзэл санааг илэрхийлжсэн ч гэх. Тэрний үйл явдлаас үйл явдал хооронд шилжих хооронд л нэг юм хэлээд байгаа шүү дээ. Миний хувьд болохоор бас ягаад гол дүрийг асуусан бэ гэхлээр нөгөө нэг их энгийн ойлгомжтой биш ээ. Маш илэрхий юмыг асууж ийн гэж хүмүүс бодох байх л та. Гэхдээ ингэж бодгцсан байхгүй. Би нөгөө нэг киноны нэрэн дээр бас нэлийг ач холбогдол өгдөг байхгүй. Тэгээд Shawshank Redemption гэдэг Redemption гэхдээ зэрэг одоо ер нь бол яг за бид нар Shawshank-аас оргосно гэж хэлээд байгаа ч гэсэн аврал гэсэн үг болдог байхгүй англиний. Одоо redeem гээд аврах гэсэн үгнээс гаралтай тэр нэр болцсон. Тэгээд redeem гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэх юм бол одоо муу замаар явж байгаа хүн одоо ингээд буруу зүйл хийж байгаа ухаарад гэх юм уу аврагдаад тэр сайн зам руу орж байгааг жишээлбэл хэлж байгаа. Одоо христийн шин дээр ч юм уу те нүгэлтэн байж байгаад христэгч болоо дахиад нүгэл үлдэхэ болох юм бол аврал олж байна. Тэгтээ тэр аврал руу яаж орох вэ гэвэл зөвхөн одоо христээр дэмжүүлж орно гэж тэд нар тайлбарладаг гэх жишээ нэ. Тэгэнгүүт энэ redemption гэдэг аврал ихтэй зэрэг чинь хин дээр аврал явагдсан бэ гэж бодгцсан байхгүй. Хин яаж аврагдаа гэд. За хамгийн наад захын нөгөө нэг давхарга дээр харагдаж байгаа зүйл бол энди байгаа байхгүй. Энди мэдээж хэлсээр шоронд орсон. Тэгэхдээ хүнд одоо эгч нарт одоо буруу эгч нарт одоо нэг хүчндүүлээд те. Дээрэс нь шоронгийн дараагад ингэж ашиглуулад тэгж яагаад ч гэсэн өөрөө хичээсээр зүсээр туш тавьсаргаа шоронгоос гарч ийна. Тэгэхээр бас нэг аврал явагдсан болж таараад байна. Энэ нь бол нэрэнд байсан байж болно гэж наадлын давхрыг харж авсан цаатлаараа энэ киноны гол дүр нь Red гэж надад санагдсан байхгүй. Яагаад гэхдээ зэрэг Red үнэхээр аврагдаж байгаа байхгүй. Яагаад аврагдаж байгаа гэвэл одоо нэг киноны ихэнх хэсэг дээр шоронд 30 жил болцоход юур ордон штэ. Дахиад нэг хурлаар ордон штэ. Тэгэнгүүт та засан хүмүүжигдсэн үү гэж асууж байгаа штэ тий. Тэгэнгүүт Red лангуудаа мэдээж юунаасаа шоронгоос гарахыг бодооч юм уу. Ер нь ямар ч ирүүл хүнээс ингээд таадсан хүмүүжигдсэн гэвэл бүх насаар чинь энэ 20 хэлнээс чинь гаргаад гаргалаа гэх юм бол тэмээ бийсэн хүмүүжигдсэн гэж хэлэн тодорхой байхгүй. Тэгээд явсан. Тэгтээ дараа нь энд гарсны дараа одоо нэг 40 жил тэхэлөө 50 жил тэгсэн байгаа. Дахиад асуудаг штэ. 40 байгаа арай чирбрүг тэрдгүй. 40 дээр нь тэгээд таадсан хүмүүжигдсэн үү гэдээ яг адилхан асуулт асуужхад засан хүмүүжчин гэж ер нь юу гэсэн үг ингээд эхэлж байгаа байхгүй. Ингээд наача одоо баг надад наалтах байсан. Яг үндэ бол эн чин тэг ингээд 10 өдөө чим 20 өдөө ингээд залуу өөрийнх нь тийм залуу бацаан байсан үед би одоо хэлмээр байна. Гэтэ би одоо ингээд юм болцсон. Ингээд та нар угаасаа яах ч юм тодорхой. Битээр уулзах чадахгүй тий. Битээр бол угаасаа уулзах чадахгүй. Тэгээ та нар яах ч юм тодорхой. Тэгээ та нар яах ч хамаагүй гэд яг ингээд хэлж байгаа байхгүй. Тэгэхэд энэ өөрөө засан хүмүүжил бас явагдсан байж болгохтой байхгүй. Явагдсан байгаа байхгүй. Тэгээд approved гэд тэр хүний чөлөөлө гаргачихж байгаа. Тэнгүүт залуу наснда балгаарч их юм уу буруу зүйл хийгээд тэгээд тэр хүн засан хүмүүжигдээд аврагдаад тэгэд эрхчлөөтэй болоод гарч ирж байна гэсэн бас мессеж хөө эсвэл одоо хэний надад тийм зүйл харагдсан байхгүй. Тэгээд Shawshank-ийн аврал гэд харагдангуут яг
эндигээс илүү тэр Reddit дээр харагдаж байгаа гэж бол надад харагдаж байгаа байхгүй. Тэгвэл тэр нь юу гэсэн аврал вэ гэхтээ зэрэг за мэдээж бол дотоод аврал явагдаж байгаа. Тэгвэл гадны зүгээс энэ хүнийг бас аварсан гэж үзэж байгаа ч бас юм явагдаад байгаа байхгүй. За тэгээд дүрийн өсөлт гэдэг зүйл яг гарч ирж байгаа. Одоо энд дээр яг дүрийн өсөлт гэх юм аа яг тэр зүйлийг яхад хэвчээ. Яг гэхдээ зэрэг яг ингэ бодоод үзэх юм бол нэгдүгээр анханасаа өчрөө байсан. Хоёрдугаар тэр хүн нийгэмд байхдаа гим зэмгүй буруугүй хайснаа шоронд ороод санхүүгийн л өөр хийдэг хүн болсон байгаа байхгүй. Ер нь тий. Тэгэхэд энэ хүн дээр яг засарсан юм уу? Зассан байна уу гэд яг хав нэгэн засах шаардлагагүй нэг засна гэд юм хийчингөт бас яг засарсан уу гэ тий. Тэндээс илүү одоо хуманист хүн болоод гарч ирэх хин хайшаа гимтэрэгтэн болгочихж байгаа юм шиг гэж. Илүү гимтэрэгтэн болоод байгаа байхгүй. Тэгээ нэр ингээ баг бодоо үзэнгөт гимзэмгүй хүнийг шоронд хийчингөт тэр хүн гимтэрэгтэн болоо гараад ирж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр миний зүгээс харах өнцөг бол яг ийм байсан. Дээр одоо за яг би түшиг бол яг ингэж бодож байна. Ингээд нөгөө нэг их гоё өнцгүүд олж харсан гэд хэлж байгаа шүү дээ. Тэнгүүтээ хүмүүсийг бас олж хараасаа гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгтээ энийгээ бас одооноос ярих бид нартэй бас хуваалцах хэрэгтэй гэж бодож байна. Хуваалцаад за хүн яг одоо энийг подкаст сонсож байгаа хүн одоо хүртэл зогсоогоод киног үзчихэд үргэлжлүүлээ үзэж байна шүү дээ. Тэгээд яг бас гоё юм харж өгөө гэдэг шалгаж болно. Тэгээд хуваалцаад яг цааш ер нь яг цааштай бид гурван яриан дээр ерөнхийдөө дурддагтан. За окей. Тий. Ерөнхийдөө л ямар ч байсан тэнд нь тийм гоё юм байж инээ тэрэ гэдэг. Тэгээ мэдээж хэрэг миний хараагүй юмыг ч гэсэн хүн харж болно шүү дээ тийм ээ. Би ямар ч байсан нөгөө нэг би чинь нэг кино үзэхдээ нэг тэгэд үзсэн яг тэгэх гэж зориод шаашаа гэдэг ямар ч байсан нэг тийм байдлаар үзсэн. Тэгээ ямар ч байсан тэгэд нэг үзвэл амар гоё юмнууд юм болгоноос нь бараг утга олж харж болох ут тийм гоё чимхлэр юмнууд маш олон байсан шүү гэдгийг л ерөнхийдөө төрний яриагаар хэлсэн. За сураагийн үед хоёр үтсэн биш үү тэгээ хоёр. Тэгэнгүүт хүн нөгөө нэг яг киногоо нэг үзчихээ дахиж үзэнгүүт дахиад нэг шинэ юм олж хардсан шүү дээ. Тэгж олж харсан зүйл юу байв? Тэг яг нэг эхний удаа л яг ерөнхий юу гардیں۔ Үйл явдал нь ямар юм ч гэдэг юм уу нэг тиймэрхүү юм хараад үзэж байгаа шүү дээ. Хоёр дахь удаа л яг нэг тэр түрүү хэлсэнчлэн тэр нэг яг тэр тухай бүрийн үзлүүд дээр анхаарлаа илүү хандуулж үзэж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл ер нь киноны туршид эрхчлөө итгэл найдварч гэдэг юм ингээл айгүй олон давтагдаж яригдж байгаа шүү дээ тийм. Тэндээс миний нэг онцлох зүйл нь гэвэл ер нь эрхчлөө гэдэг зүйлийг хүн хоёр төрлөөр эрхэмлдэг юм шиг санагдсан л та. Яг энэ талаар Исайя Берлин гэдэг нэг философч бас ер нь дурдсан байдаг байхгүй өөрийнхөө одоо нэг бүтээлд нөхөр юу гэдэг вэ гэхээр хүн ер нь нэг бол оюун санааны философи эрхэмлдэг юм тал байдаг гинэ. Нөгөө талд нь оюун санааны эрхчлөө юу? Тий, эрхчлөө. Нөгөө талд нь бие эрхчлөөг эрхэмлдэг хүн байдаг гинэ. Тэгээ би яг энийг нэг аль дээр үзсэн онол лсэн болох нэг кино үзэж байгаа хувцад гинт нэг толгойд ороод ирж байгаа юм. Тэгэл тэрийг нэг одоо энэ онол Исайя Берлин тэр үзэл бодол надад уусаа таалагддаг. Тэгээ би тэрийг нэг баталгаажуулахын тулд киноноос нэг баримт үндэслэх хайгаад байгаа шүү дээ. Тэгээ энийг эндиг бол би эрхчлөөг оюун санаагаараа эрхэмлдэг хүн гэж утсан. Тэгээ үүний жишээ бол одоо юу гэдэг энди хэдий шоронд байсан ч гэсэн тэр шорон анхандаа ороход л хүчрхэг дөрөв байхгүй. Яг гэвэл тэр хүн нэг одоо ер нь яг яах вэ те ч гэдэг юм уу эсвэл тэр нэг орчин тойрноо ажиглал эсвэл тэр шорондоо номын сан байгууллаа те тэгсэн чинь буу хоригдлууд донд амар гоё чийл сууснаа л дуу тавиад өгчөж байгаа байхгүй те тэр үл яг тэр шоронд одоо нэг үзэж болох бас хамгийн л тийм оюун санааны дээд хэрэгчлөө гэж би хараад байгаа байхгүй хийж бол 1 сар сахилах гэдэг лөө 1 сараас нэмээд 2 сар болчихж байгаа юм. Үгүй тэр нөгөө нэг дуу тавьсныхаа төлөө 2-7 хоног лөө 2-7 хоног лөө тэр миний сонссон хамгийн урт хугацаа гэдэг чинь тэрэн дээр гардаг үлээ эсвэл бүр дараа нь 1 сар дээр нь гардаг үлээ
Ямар ч үлээсээ энд яваа сахилгын хашраасан те. Тэгээ энэ бол тэ сахилгын л хүн болчихж байгаа шүү дээ. Би ер нь яг нөгөө нэг шорон моронтой кинон дээр тэр сахилга дээр бол нэг ач холбогдол өгдөг байсан. Юу энэ чинь баг 50 сайхан ороод юу гэдгийг байж байгаа амар юм шүү баг ороо унтж байгаа гарч ирнэ гэж боддог байсан байхгүй. Гэхдээ тэр яг нөгөө нэг ер нь бол амар айлах санаамаг. Тэр юу сахилга. Яг энэ кинон дээр л тийм мэдрэмж өгөхөр хэмжээний тийм нөгөө нэг юу харуулж байгаа. Зүгээр нэг юу гэдгийг тэнд нэг тийм юу явдаг штэ. Үйлбэр явдаг штэ. Бараг нэг цаг нэг жилдээ тэнцэн чиглүү гэдэг лөө юу гэлээ нэг тийм нэг сар нь нэг 7 хоног нь нэг жилдээ тэнцэнэ гэдэг ус. Мэдгүй ямар ч үсэн нэг тийм хугацаа харьцуулсан. Тэгээд би ерөнхийдөө яг өмнө нь бол яг хөө сахилга гэл тэгэхээр нэг тийм шийтгүүлж байгаа л юм. За энэ ямар ч үсэн зайлуу шийтгэжчихл байгаа юм шиг байна. Эсвэл бол юу гэдгийг өөр хүн амьтантай контактлуулахгүй шийтгэж гин гэж ер нь бараг харддаг байсан. Тэгсэн чинь яг тэр өгүүлбэрийг сонссны дараа энэ яагаад ингэж шилж гин гэд бодсон чинь л би одоо өөрөө төсөөлөд үзэж байгаа байхгүй. Би зүгээр тас харанхуй өрөөнд тэгээ нэг юм ямар ч үсэн хуваараар хаал орж ирдэг. Би цаг хилд болж байгааг мэдэхгүй. Шүнээр болж байгааг мэдэхгүй. Тэгээд яг ингээд намайг нэг сар байлгуул би яг байх бол баг галзуурах байх гэж утсан. Тэгэхээр тэр бол юу гэдгийг одоо юу гэдгийг шорон ч гэсэн сая нөгөө чамаг нөгөө оюун санааны эрхчлөө гэдээ хэлэхээр орж ирж байгаа байхгүй юу? Тэр сахилга гэдэг бол хүнийг биеиг нь биш шууд оюун санаанд нь нөлөөлөх гэдэг нь тий. Тэр бол угаасаа нөгөө нэг хамгийн хүнд хорих хэлбэр юм байна. Тэр хүнийг одоо юу гэдгийг бид нар шууд шүүх хурл бол шоронд 1 жил хорилоо гэж алах зөгч байгаа шүү дээ тий. Тэр баг юу гэдгийг сахилга 7 хоног гээд алах зөхөх ижлэгэн бахаа гэж баг төсөөлөгдсөн. Одоо тоор зүгээр төсөөлөд үз заяа. Нэг хүн тас харанхуй өрөөнд ямар ч үсэн чамайг өгүүлчихгүй хоол өгөөд энэ олигтойч олохгүй шүү дээ. Тэгээд ерөөсөө ямар ч яриахан байхгүй гав ганцаараа өдөр шөнө цаг юу ч байхгүй зүгээр шууд өөрийнхөө бодолтой ярилцаад тэгээд жил болно гэж төсөөлтөө зүгээр жил. Тийм яг нэг яг тэр кино үзээд сахилгад ордог үед бол яг тийм мэдрэмжийг уусаа шууд өөр төрөө төсөөлж үзчихэж ойлгох гээд байгаа байхгүй тий. Яг харанхуй өрөөнд хамгийн гол нь тэр чинь өдөр шөнө цагийн баримжаа алдчихгод хүний сэтгэл санаач гэдэг юм уу тий. Адаглал сэтгэл готролж гэдэг юм тиймэрхүү юмнууд явагдаад байгаа шүү дээ. Тийм амар удаа нөгөө нэг бодоол юу гэдгийг 9 шидийн бодоол байгаал гэдэг хүнээс босоод идэг. Тэгсэн чинь яг үнээр ихтэй юу гэдгийг нэг хоол юу гэдгийг нэг 10 цагийн дайта орж ирдэг гэж бодъё л доо. Тэнд тэгэл ингээл унтаал сэрээл юм бодоол тэгэл байгаал идэг нүү дараагийн хоол орж ирэхгүй бол би бол амар юу болно гэж бодсон байхгүй. Тэгэхээр тэр бол яг нөгөө нэг оюун санааны эрхчлөөнд алдж байгаа шийтгэл юм байна. Энэ бол үнэхээр нөгөө нэг би өмнө нь үнэлдэггүй байсан юм. Энэ бол бүр асар хүнд шийтгэл юм байна гэдгийг яг тэр сценүүдээс олж харсан. Тэгээ тэр ч утгаараа Энди бол тэр 2 сар амар тий. Юунд юу лээ? Сахилганд бол маш удаан өнгөрөж байгаа байхгүй тий. Тийм хүчрэхэг одоо дүр байгаад байгаа болохоор. Тэгэл Энди ч нөгөө нэг тэнд байшингийн дээвэр дээр найзуудаа пив өгөөл те тэр шоронд бол яг тэр хүн ингээд нөгөө нэг эрхчлөөтэй оюун санааныхаа эрхчлөө гэдгийг нөгөө нэг тийм хувиргаад харуулж чадаад байгаа юм шиг санагдсан. Тэнгүүд нөгөө тал Брукс байна. Брукс хаана эрхчлөөтэй байсан бэ гэвэл шоронд. Тэнгүүд Брукс нийгэм дээр гараад те тэр эрхчлөөгөө алдаад амьдрч чадгаа олчиж байгаа юм. Тэнгүүд Бруксээр бол одоо нэг тэр биеийн эрхчлөөг одоо эрхэмлдэг дүрийг бас харуулж ин да гэж бодсон. Тэнгүүд бид нар бол одоо ингэж боддоо шүү дээ, тэ. Ер нь яг эрхчлөө гэдэг чи яг юу юм бэ ч гэдэг юм уу, тэ. Эрхчлөөг яг хаана байвлаа дангууд зарим хүн ч гэсэн шоронд хүртэл эрхчлөөтэй хийж чадж байгаа юм. Тэгэхээр тэгжэл атсан та асуултны байлаа. Яг асуулт. За асуулт нь яг энэ бол маш гоё бас point гаргаж ирж байна л да. Одоо ингээд ийм байгаа хөөе. Одоо би өөрөө ингээд бодоод үзэнгүүт
өөрөөрхөн боталтай үлдчих юм бол би яг удаан байж чадхааргүй юм байхгүй. Ингээд ягаад заримдаа ингээд би ягаад уцаараа оролдоод байдаг вэ ч юм уу. Заримдаа ягаад ингээд энэ ном ирүүлээд үзмээр ингээд тэг гар зүгээр байхгүй байдгүй бол би өөрөөрхөн боталтайгаа үлдэхээс айдаг бас юм байгаа байхгүй. Тэгээд ихсэн заяа. Тэгээд тэр хэрээс хялгад орчихоо болоод угаасаа өөр өөрийн бодлоос өөр юм байхгүй шүү дээ. Тэгэд нэг сар олно гэдэг бол үнэхээр амар санагдчихж байгаа байхгүй. Гэхдээ инди бол мэдээж оюун санааны эрхчлөө болон сэтгэлийн хат гэдэг бол маш мундаг хүн байгаад байгаа. Гэхдээ тэр хүнд бас мундаг байгаа шалтгаан байгаа болов гэж надад бол бодогдож байна. Тэр юу вэ гэхдээ зэрэг Рита Хейвортын нөгөө нэг постерыг асуудаг шүү дээ кинод жаахт нь. Тэр үеэс ихэлсэн итгэл найдвар юм а төлөвлөгөө байгаа байхгүй. Энэ тэр хүний ирээдүй. Тэгээ тэр хүн сахилгад орлоо ч гэсэн ажил нь явагдаж байгаа. Цаашаа эндээс гарах. За би эндийг даваад гарлаа гэхэд цаашаа би бол ажлаа үргэлжлүүлээд шоронгоос гарна гэсэн бодол байгаа байхгүй. Харин юунууд за ред сүүл рүүгээ бас тийм болж гисэн. Тэ одоо нөгөө нэг шоронгоос цаашаа амьдрал харагдахгүй болоод гисэн. Брукс дугаасаа шоронгоос өөр амьдрал байгаагүй. Ерөөсөө ирээдүй бол харагдаагүй. Ирээдүй харагдахгүй байж хахад нь шал өөр ирээдүйд өгчөгдөж гэдэг юм уу те ингээд нэг тийм ч бол айгуу санаа. За тэгээд энэ дээр бас нэг юм одоо ингээд надад бодогдсон зүйл нь юм байгаа байхгүй. Оюун санааны эрхчлөлөө болон сэтгэлийн хатыг бас эндийн юугаар нь харуулсан бэ гэх юм бол айгуу тууштай байдлаар нь. Тэр хүн одоо 19 жил шоронд эхлээд за эхний хэдэх жилээсээ ч үгүй ингээд хан малтах ухах ажиллагаа эхлүүлсэн байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг хинтэж хуваалцаагүй ингээд хийгээл байгаадсэн. Тэгтээ хажуугаар нь бас одоо 6 жилийн турш гэдэг лөө захиа бичиж $200 ирж байгаа шүү дээ нөгөө номын можийнхаа 7 хоногт 2 нэг удаа 7 хоногт нэг удаа. Тэгээд дараа нь тэгвэл би одоо 7 хоногт 2 удаа бичих хэрэгтэй юм гээд 13 жил билүү ямарч 6-аас нэг их жил бас бичдэг байхгүй. Тэгжиж нөгөө нэг санхүүжилт орж ирээд жил болгон 5 цаг авах хэрэгтэй тийм болоо тийм юм болчихж байгаа шүү дээ. Тэгээд харчингууд нэг юм байгаа байхгүй. Ингээд нэг хүн нэг зүйлийг хийдэг зүйл нь тэр хүн бүх зүйлийг хийдэг харуулдаг гэдэг. Тэгчингөө тэр хүн зүгээр л энэ одоо яг ямар зорилго ч юм уу яах гэж тэгж номын сангийн хүсэл хийлгээд байгаа нь сайн мэддэхгүй шүү дээ. Гэхдээ тэрийг л амар тооштой хийгээд байгаа хүн байлаа гэхэд бид нарт хэлж байгаа нь тэгж тооштой хийгээд хаад хэлэхгүй ямар юмэг тооштой хийсэн байж таарч ийнэ гэж харагдсан байхгүй. Каноны бас нөгөө нэг томоохон хэлгээд байгаа санаануудынх нэг л тэ зүгээр юм жижиг алах тэ ийм тэгсэн чи тэр алхаар яг юу хийж чадах вэ гэдэг одоо тэр Бруксийн хувьд бол тэ амар инээдтэй баг 600 жил гэж рэдиовд нөхөр бол тэр нэг тууштай байдал тэ тэнгүүд чи хизээ эхлэх нь хамаагүй зүгээр л яг тууштай байл тэ тэр санаа бол бас киноны бас нэг айгүй том хүчтэй санаануудын нэг юм болов гэж бодож байна. Тэр надад бас нэг юм айгүй сонирхолтой байсан. Ер нь Энди тэр алхахыг анх ямар шалтгаанаар Reddit захиалсан гэж бодож байна. Тэр кинон дээр ойлгомжтой байгаагүй юм уу? Тэр чинь нэг юу гэдэг үсттэй. Чулуугаар л юм хийх гээд байна гэж бод. Тий, чулуугаар юм хийх гээд байжсэн аа. Нэг өдөр хан дээр нэрээс бичсэн байгаа нөхдүүдийг харангуутаа нөө атгаараа юу яасан чинь хавхраад очиждаг үстэй. Тий. Тэгэл нөө нэг тэрнээс ер нь ухчээ гэдэг бодол гарч ирээд байгаа шүү дээ. Тий. Яг нөө нэг мань бол яг тэр киног анх үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр алхах оосоо нөө энд чинь шоронд орж эхлэхдээ л амар хүчрхэг дүр байгаа шүү дээ. Ийм бодцсон төлөвлөсөн юмтай юм шиг те тэр ред бол хэлж байгаа шүү дээ. Энд бол зүгээр шоронд цэцэрлэг талхаж байгаа юм шиг нөмрөг өмссөн юм шиг алхдаг гээл. Тэгэл би нөгөө киноны туршид тэр алах ер нь анханасаа л зорилго нь чулуугаар шатрын дүрс хийх биш те. Ер нь анханасаа л зорилго нь тийм байсан болов уу гэж ихний үзэлтнэр бол бас бодоо. Тэр нь энэ дээр бас хүмүүс хэрэгэлцэх болоо гэж бодогдсон л та. Яг тэр киноны туршид ойлгомжтой болж байгаа мэт боловч яг нэг тэр эндигийн нэг шоронд орж байгаа үеэс бол харахад бол гүч юм шиг санагдсан. Гэтэ эндигийн яг хүчрэг байдал нь өөрт нь бас анх шоронд орох шалтгаан болж байгаа хэрэг.
Яг гэх юм бол тэр хүн чинь ингээд царин ойрол багтай. Сэтгэл хөдлөлийг нүрэн дээр харуулад байдаггүй. Дуу цөөтэй. Кинон дээр нэг хүүтэн царайтай гэж хэлж байгаа шүү дээ. Хин нөгөө яллагч нь тий. Тэгээд тэрнээсээ болоод би ихнэрээ алаагүй, ихнэрийнхээ амрыг ч алаагүй, нууц амрыг ч гэсэн алаагүй гэд ингээд хэлээд байхад ийм хүүтэн царайтай хүн ингээд алдсан байна гэж баг яллагч нь хэлээд шоронд ерөнхийдөө бол ял өчөж байгаа байхгүй гэж би бол анхаарсан байхгүй. Тэрэн дээр угаасаа ер нь бол тэгж эхэлж байгаа. Тэгтээ энэ дэр нэг за стоик гэдэг баха. Бас хүмүүс сонсч ирсэн хүмүүс сайн мэдэх байх. Стоицизм гэдэг одоо ер нь ингээд гадаад хүн юу удирдах чадах нь юу одоо өөрөх нь мэдлэлтэй тэрийг л удирдах чадна. Тэрнээс бос зүйлсийг бол удирдах чадахгүй учраас бол энэ дэр битээснаа заваа гэдэг юм гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр хүн юу удирдах чадах вэ гэхээр өөрийнхөө оюун ухааныг удирдах чадна. Өөрийгөө удирдах чадна. Бас өөрийнхөө бусдад гаргаж байгаа үйлдэлийг хандлагыг удирдах чадна. Тэрнээс бусад бүх зүйлийг хүн удирдах чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгээд эндигээс яг энэ юм харагдаж байгаа байхгүй. Тэр хүн өөрийнхөө л удирдах чадна, юм ийдэж чадна. Гэхдээ одоо ихч дүүс чинь нэлээд одоо ингээл эндиг дэрлэгч байгаа шүү дээ. Тэгж яхад угаасаа удирдах чадахгүй. Удирдах чадахгүй зүйл юм чинь өөрийнхөө чадхаараа л байж байгаа. Тэглээгээ тэр хүн яг нөгөө нэг сэтгэл готролд ороод ингээд доошо болдог ч юм уу тийм аагүй харин өөрийнхөө хийх юм хийгээл нөгөө ухаал Rita Hayworth-ийн ард ухаал байсан байж байгаа байхгүй. Өөрийнхөө чадал хүрэх зүйлдэл фокуслд анхаарлаа 100 хандуулж тэр нэг одоо шоронгоос оргодог амжилтыг бол хийчих штеп. Амжилт би бол одоо тэрийг амжилт гэндээ тэр бол 20 жил гэдэг чинь бас тэр нэг яг эндигийн тэр нэг нөхөө яаж ухаж байгаа хэсэгч гэдэг юм уу тэр бол кинон дэр нэг хальт дурдагдал өнгөрч байгаа шүү дээ. Цаасны гараар орсон. Тийм цаасны гараар орсон. Ингээл тэр юм дуурсан чинь нэг гайхаал. За одоо энэ дэр бас нэг надад нэг юу сонирхолтой санагдсан зүйл нэм байсан байхгүй. Одоо ингээд Альцгеймер буюу одоо нэг зөнөөрөлт гэх юм уу ингээд тийм өвчтөн хүн чинь одоо зөнөөрлийн хүн төлбөрт ороо сүүл рүүгээ болол хой самжаа алдчихдаг шүү дээ хүүхдүүд гэж таахгүй болцсон байдаг. Тэгээд тийм хүмүүс хамгийн сүүлд мартдаг зүйл нь дуу хөгжим гэж байгаа байхгүй хөгжим байдаг гэдэг. Тэгээ энэ дэр дуу хөгжмийг эрхчлэлт тайгуу ингээ холбоод харуулсан. Тэгээд Reddit ингээд нэг амууруу бэлгэлж байгаа шүү дээ. Тэгээд эн чин хөгжим бэлгэлж байгаа ч гэсэн нөт талаараа эрхчлөө бас өгөөд эрхчлөө бас ингээд символизмаар өгж байгаа байхгүй. Тэнгүүд Reddit болонгот эрхчлөөс амар хайж байгаа байхгүй. Ингээд шүн тэрийг оролдохгүй ингээд хараад суугаад байдаг шүү дээ. Нэг дуургаж үдчихэл талтчих шүү дээ. Тийм. Яг гэх юм бол тэр хүн эрхчлөөнд бэлэн биш байгаа. Айж байгаа. Тэгээд тэр хоригдлоод донд ч гэсэн нөгөө нэг пенс тоглоулагчаар тэр юуг тавьчаад амар налгаас очдөг штэ. Тэр ч гэсэн ингээд эрхчлөө бас амтлуулж үзэж байгаа. Өөрөө ч гэсэн ингээд хөгжим тавих эрхчлөө мэдрээд яг дараа нь шийтгэл нь хүнтэйсэн ч гэсэн. Хоёр Итали хөөе юу гэж дуулаад байсныг мэдэхгүй байна гэж байгаа л гэдэг. Гэтэ маш сайхан сонсогдож ирсэн гээ тий. Яаж бодох дуртай гэдэг лээ. Тэггүй амшил байсан л гоё юмны талаар л дуулж исэн гэж бодох дуртай. Зарим юмыг тайлбарлаг үлдээсэн дээр өгдөг гэдэг. Тэгээ тэр ч ингээл нөгөө нэг амьдралд аюу ойрхон боох те бид нар ч гэсэн хэрвээ шоронд байвал тэрний хоёр Итали хүн ямар утгатай дуулаад байгаа нь эрхийн даваа те яг тэр нэг тухайн үеийн тэр хэсгийн хугацаал бидэрт амар үнцэнтэй байгаа байхгүй те. За энэ дэр бас нэг яг би өөрөө бодож олоогүй л дээ. Зүгээр ингээд энэний талаар Шавшанкаас оргосны талаар уншиж яхад нэг юм сонирхолтой символизм хүн бас тайлбарлаж бичсэн байт юм билээ. Одоо ингээд хан дээр байгаа постэр болонгот нэг эмхтэй хүн байгаа шүү дээ тий. За тэгэд тэрийг ингээд нэгэд орчиж байгаа шүү дээ. Их жижигхэн нөхөр. Тэр нөхөн болонгот одоо ихийн ивлэн шиг одоо ихийн умаа шиг нарийнхан давчуу гэж байгаа байхгүй. Тэгээд ороод гарч яваад нөхөн дээр очиад тий дахин төрөлтгээд нэг тийм харуулж байгаа байхгүй. Тэгээд яг тэр нөх байдаг гэсэн болонготой тэр хан дээрх постерны эмхтийн одоо умаа хэсэгтээ ингээд тарааж байгаа юм уу. Тэгээд ингээд дахин төрөлт гээд нэг тийм хэлсэн байт юм л. Тэг яг дахин төрөлт гэж надад бодогдог бол. Яг гэх юм бол яг төрөлт гэх юм бол би мохтой төрөлт явж байгаа. Тэр хүн яг нөгөө нэг
амьд хүн нэгэн төрсөн хүн дахин төрөлдөх юм бол сэтгэл зүйн хувьд дахин төрөх боломжтой шүү дээ. Винсны хувьд. Тэгтээ хин дээр энди дээр бол угаасаа дахин төрөлөх шаардлагагүй. Зөвхөн л фит нэг газраас нөгөө газарт очиж байгаа зүйл болж байгаа байхгүй. Тим символизм бас анх бодсон зорилготой л хүрж байгаа шүү дээ. Яг тэгэл нэг бид нар одоо нэг киног үзээд авсан мэдрэмж шээ тийм үү, нэг тийм харж байгаа өнцөг нь юу ч биш болно л гэдэг юм бас илэрл тийм. За Сурагийн хувьд кинонд 10-аас хэд оноо өгөх вэ? За би энэ киног амар их спойлертэй анхны удаа үзсэн гэдгсэн шүү дээ. Яг эхний үзэлтэн дээр бол бодогдож байгаа юм чинь IMDb 9.3 гэж бодсон. Тэгэл нөгөө чинь амар хүлээлт өндөр те. Хүлээлт өндөр. Тэгэл кино эхлүүлэл дуусгаал. Ер нь сайн кино. Тэгтээ 9.3 гэдэг чинь бас юу вэ гэл. Тэнгүүд би эхний үзэлтэн дээр ер нь overrated кино юм шүү гэдэг надад бодол төрсөн аах. Тэгэл яг хоо саяхны өчигдрийг хүртэл надад ер нь л за overrated кино гэсэн бодол байлаа л та. Тэгээд өчигдөр бас сууж агаад үзсэн чинь бас л ингээл кино хоёр дахь удаага үзэж байгаа мөртлөө ингээл үйлдэл явдал ингээд шилжих болгондоо л ингээл дахиад шинэн бодогдуулаад тэгэл ингээл шинэ харах өнцөг нэ гэж хэлт юм уу тий. Тэгэхээр надад нэг тийм эхний бодлосоо бол би яг overrated гэж хэлэхээс илүү яг зүүнний 8.7 ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү үнэлгээтэй байлаас зохимжтой л гэж бодож. Тэрнээс бол кино бол би бол маш сайн кино болсон. Тэгээд overrated гэж бол хэлэхгүй. Нэг 8.7-оос 9 хооронд ч гэдэг юм уу тий. Тийм үнэлгээтэй байл зохимжтой болоо гэж бодож. Түшгийн хувьд. Ер нь аль тийм ижлэх. Зүгээр нөгөө нэг багт зурагтаар явж л байдаг байсан. Хүмүүс тэгэл баг Facebook ухаж хахад ингээл нөгөө зураг юу байдгийг нөгөө нэг код ишлэл мэшлэлж байдаг юм уу тийм ээ. Тэгэл 9 шидийн сценүүд ч байдаг юм. Зөндөө юмнуудтай тааралдсан болохоор нөгөө кинонуудын гой юмнуудыг нь мэдчихэд хамгийн адгийн наад зах нь энэ манай монголчууд орчуулж авчрахтаа Шавшенкээс орхосон нэгэд орчуулчихж байгаа байхгүй. Чин тэр эндигийн тэр төгсгөлийн хэсэг бол бас амар хэсэг байхгүй юу? Тийм. Нөгөө яах вэ тий. Брукс би одоо яг зүгээр нөгөө нэг 2 дахь удаа 3 дахь удаага үзэж байхдаа л тийм анализ гаргаж байгаа. Хэрэг би зүгээр энэ киног хамгийн анх үзчихсэн бол бүр яг ямар ч юугүйгээр спойлгүйгээр зүгээр шууд хамгийн анх үзчихсэн бол би яг энэ үйлдэлийг юу гэж харах байсан юм бэ? Энэ надад яг ямар мэдрэмж төрүүлэх байсан бэ гэж нэг тийм өнцгөөс харж үзсэн. Тэгсэн бол уусаал тэнд энд амар орлох явж байгаа байхгүй. Тэр нэг Брукс амар орлоход нэг гутлан дээр амар ач холбогдол өгдөн шүү дээ. Сандал руу авирал, ширээ рүү авирал. Тэгэл нөгөө нэг юм юу яаж сэлж яхад нь хүртэл гутлан дээр нөгөө янз бүрийн юмнууд нуунаад гутлан дээр амар фокуслдэн шүү дээ. Тэгсэн чинь сүүлд нөгөө нэг эндигийн хэсэг дээр нөхөр яг камер руугаа ирж яхад нь дараагийн гутлыг өмссөн. Яг гутлан дээр амар фокуслаад гэрэл унтрахад олсоо барьцсан суугаад яг нэг тийм шийтсэн царай гаргаал те. Тэрэн дээр бол юу гэдгийг эндиг би амар орлох чинь яг тэр сценийг хүртэл юу гэдгийг юм дээ. Тэр нүх ухаж байгаа талыг янан дээр ерөөсөө огт гардгүй юм байлээ л дээ. Ямар ч хамгийн тайлбал гаргаж ирсэн шүү дээ. Тэнгүүд би кино эхлэхэд нүхийг мэдчихэж байгаа байхгүй хамгийн одоо гонигтай хэсэг нь. Кино эхлэхэд нүхийг мэдчихэж байгаа. Тэгээд нөгөө нэг аль үжээ нэрийг нь Шавшенкээс оргосон нь ямар ч байсан нөгөө оргоцны энэ нөхөр өхгүй мэдээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө кино бол юу гэдгийг айгуул тийм онцгой яг үнэр ихтэй тэр энди хамгийн анх ихнэрээ үнэхээр алсан юм алаагүй юу ч мэдэхгүйгээр үзэн шүү дээ би киног үзвэл тэнд алаагүй энди гимгүүг мэдээд байгаа оргосныг мэдээд байгаа. Тэгээд нөгөө нэг амар олон яг мэдээч хэрэг тэднийг мэдчихсэн ч гэсэн сайн кино байгаад байна шүү дээ тийм ээ. Хэрэг би зүгээр ер нь яг хамгийн анх яг бүтнээр нь суугаад үзчихсэн. Тэгэхэд бол яг суугаа шиг л мэдрэл төржсэн надад бол юу вэ энэ миний нөгөө нэг мэддэг 7.5 7 үнэлэгдэх кинонуудаас баг муу ч юм шиг санагдаад. Яг үнэхээр гоё дотн ойрхон хүний амьдралд ойрхон гоё мэдрэмжүүд өхөн өгч байна. Гэхдээ энэ үнэхээр 9.3 гэдэг нь үнэн үү гэж бодсон. Гэхдээ яг нэг 2 3 удаагийн
удаа үзсний ард дээрээс болвол ер нь миний бодлол өөрчлөгдсөн. Энэ угаасаа шууд байх ёстой байгаа газрын кино юм байна. Юу юм бэ? Тэр кинонд юу гэдгийг хайрын талаар ярьж байна. Тэ? Тэр амар хүчтэй диалог шүү. Ер нь тэр сүулт энди би ихнэрээ өөрөө л алдсан юм байна гэдэг диалог бол амар хүчтэй диалог байхгүй. Би гохт дараагүй тэгтэл би алсан юм байна. Би л ийм нөхцөл байдалд хүрсэн юм байна. Хайрын тухай гарч байгаа тийм буруутны ми гар. Хайрын тухай гарч байгаа энэ тэнд нөхөрлөлийн талаар тэгээ саяны ярьсан зөндөө юмнуудын талаар гарч байгаа шүү дээ. Ийм олон сэдвийг мангар хүчтэй гаргасан. Тэгээ хамгийн амар нь хэрэв би спойл үзсэн бол амар сайн плот твисттэй кино байгаа байхгүй. Тэр сүүл ингээл амиа орлогчлолоо гэхэд гинтгэ алга болцсон. Юу гээл юу гэдгийг нэр үнэхээр хайцсан байж болох уу гэж бодоод байж тэндээс нүх мөх гарч ирэл надад бол бүр амар өндөр сэтгэл төрүүлэхээр хэмжээний байж гэж би бол дотроо дүгнсэн. Тэрийг бол яг нөгөө нэг стол нөгөө юу гэдгийг төсөөлж л байгаа. Би үнэхээр л тэх байсан да гэж төсөөлж байгаа. Магадгүй юу гэдгийг үнэхээр надаа юу гэдгийг би одоо ой санамжаа алдаад өнөөдрийнхөө ой санамжийг алдаад тэр киног дахиад үзэх боломж гараад юу гэдгийг дахиад үзэх юм бол магадгүй миний ярьж байгаас ч илүү хүчтэй үнэлгээтэй юу вэ 9.3-нд байх ч юм уу гэж хэлэхэр хэмжээний дэм үнэлгээтэй кино болж магадгүй юм байна даа л гэж бодсон. Үнэхээр юу гэдгийг би болохоор нөгөө өөрөө тийм ноцлог триллер төрлийн кинон дуртай хүн. Тэгээд ер нь яг хөө тийм мэдээж хэрэг нөгөө романс кино, акшн кино ч юм уу янз бүрийн кинонууд гоё мэдрэмж төрүүлэл гоё юу авна л та. Гэхдээ яг нөгөө өөрийнхөө сонирхдаг жанрт илүү их юу гэдгийг ач холбогдол өгөх гээд илүү их үнэлгээ өгөх гээд идэв гэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан энэ кино болвол бүтэн спойлдуулц үзэж хахад тийм гоё мэдрэмж өгч ийн гэдэг бол угаасаа л кино өөрөө үнэхээр маш стронг кино гэж үзэх болгонд бараг л ер нь тэгэж бодогдсон надад л. Чи тэгэд хэдэн үнэлгээ өгч байгаа? Би шууд 9.3 нөхчөө хамаат. Нэрээ. Аха. Яг тэгтээ ер нь plot twist яг ямар үед хүчтэй болдог гэхээр миний хувьд бол миний бодож байгаагаас нэг шал 180 эргэж юм бол тэр plot twist надад хүчтэй санагддаг байхгүй. Яг го түшиг бол киноны plot twist-ийг бол бас хүчтэй гэж авч үзэж шүү дээ. Яг миний хувьд бол хэдий спойлтыг үзсэн ч гэсэн надад тэр эндигийн амиа орлолт. Нэгэн сая юу бодчихлоо? Эхнэрээ алсан үгүй ч гэдэг юм уу те. Эдгээр бол надад нэг тийм уусал би киног үзэж байхдаа тэр нь энэ бол яг амиа орлолт гаралтлах бол биш ээ гэж гэдэг юм уу те. Тэнгүүд л тэл цаашаа нэг киногоо одоо нэг үзэж явахдаа хүртэл сэтгэмжлэл явж байгаа ш. Тэнгүүд ер нь эхнэрээ алаагүй юм байна да гэсэн юм сэтлийг өгсөн байсан болохоор надад тэр киноны plot twist-ний хувьд бол бас яг тийм хүчтэй санагдаг бай. Юу? Нэрээ юу? Нэрээ юу? Гүг. Надад бол ер нь яг наадхай чинь яг нэг миний бодсноор ингээд яваад ангууд тэр plot twist бас нэг тийм яг мэдээж нэг тийм юу илэрхийлэх гэж байгаад юу илэрхийлч үү те яг яач ч гэдэг юм уу тийм байдлаар хүчтэй байх хэдэж энэ нэг таамагсны дагуу яваад ангууд бас за ингэчлээ дээ ч гэдэг юм уу те тийм байдлаар бас plot twist нь энэ нэг юу байсан баха. Миний бодлоор бол plot twist гэхээсээ tension буюу одоо нэг хүнийг одоо tension гэдэг чинь ер нь юу гэсэн үг шүү дээ. Нэгэн болох гээд байгааг мэдрэгдээд идэг. Тэгээд яг киноны аливаа зохиолын ингээд төсөл хэсэг дээр ингээд яг тэрний өмнө одоо оргил хэсгийн өмнө ингээд хүнийг ингээд нэг барьсан зүйл хэлээд байгаа шүү дээ. Яг tension бол явагдсан гэж бодож байна. Tension үнэхээр сайн явагдсан. Тэгтээ plot twist гэдэг чинь болол түшгийн хэлснээс лүтээ сураагийн хэлж байгаа зүйл байгаа байхгүй да. Яг ингээд бодож исэн бүх зүйл эсэргээрээ ирэхсэн. Одоо нэг жишээлбэл саний бүх зүйл эндийг толгой дотор болсон бол plot twist болчихж байгаа байхгүй юу? Мэдгүй. Зүгээр ер нь ингээд төсөөл хоёр. Би хоёр зүгээр жишээ. Хүүхдэд ч байдаг юм. За бойлын хүүхдэд биш зүгээр ер нь ингээд мэдээж яриг энэ өсвөр насны хүүхдүүд дунд чинь юу гэдгийг шавшангийг мэдхгүй нэг хүүхэд алдлаа. Хэмжээг хүүхэд байгаа шүү дээ. Хэмжээг сонс хэмжээг үуч юм. Хүүхэд байгаа гэж төсөөлөө зүгээр тэр хүүхэдтэй
жишээ нь үзээд хамт ярилцаад үзье гэж төсөөлөе л да тийм үү. Тэнгүү тэр хараа тэр Энди амар стронг дүр. Амар юу гэдгийг хүчрэх сэтгэл зүйтэй тий. Тэнгүүт тэр стоныг явсаар байгаад тэр Томи өхлийн дараа хугараад ойжж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа байхгүй. Ер нь л яг киноны тэгэл юу гэдгийг яг нөгөө нэг миний ярьж байгаа шиг үнэхээр тэгж хугарч очоод Энди амиа орлоо төгссөн ч тэр кино сайн кино байхгүй юу? Ер нь хамгийн илэрхий өрнөл тэр байхгүй юу? Тэнд чинь юу гэдгийг алаагүй хахаж орондоо очиад ичиж байгаа. Ороод тэнд үнэхээр л юу гэдгийг нөгөө нэг миний яриад байгаа нэг нийгмийн байр суурь гэдэг юм яриад байгаа шүү дээ. Тэр шоронд өөрийн гэсэн гоё байр суурийг бүрдүүлэх өөрийнхөө үнэлэмжийг бий болгох тэр хүн тэнд нөгөө нэг юу гэдгийг номын сан байгуулад харгалзагчид нөгөө нэг харгалзагчид тусалж байгаа, номын сан байгуулж байгаа. Тэгэл найз нөхөдтэй болж байгаа. Тэр дуу хөгжим тавьж байгаа. Тэгэл үнэхээр нөгөө нэг юу гэдэг юм те ямар ч үл байсан л тэр нэг сэтгэл зүйн хугарахгүй ингээл бат яваад шүү дээ те. Тэгэнгүүт яг тэр нэг том хилээд тэр нэг шоронгийн захирагчийн өрөөнөөс чирэгдээд гарч байгаа шүү дээ. Энд чинь миний амьдралдаа чинь тэнийг юм инэ тэргээд гарч байгаа шүү дээ. Тэгээд сахилах зуулгаад тэгээд сахилахт үйжсэн чинь нөгөө нэг шоронгийн захирагч бол зохицуулчихж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо би болсон хангалттай тэр хил их хүний өөрөө ол инэ тэргээл тэгэл гарч ирээд ярьж байгаа шүү дээ. Рэддээ уулзаад ярьж байгаа хэсэг баг. Одоо ингээд азгуутал тохиолдсон. Гэхдээ энэ азгуутлын шуурга бол ингэж удаа үргэлжилнэ гэж хэн мэдгэвдээ төгөрчөөд байгаа байхгүй. Тэнд нэг азгуутал бол окей байх хамаагүй тийм ээ. Үнэхээр ихнэрээ алаагүй ч гэсэн шоронд орцсон байг л нэг азгуутчлаа бүтлгүүтэх чаашаа азгуутчлаа. Тэгэхээр нөгөө нэг ямар ч байсан л ямар ч муухай адгүй юмнууд тохиолдсон энди бол сэтгэл зүйн одоо юу гэдэг нөгөө нэг эрхчлөлтөй сэтгэл зүйн хүчтэй байсаар л байсан. Гэхдээ яг тэр хэсэг дээр очиод 2 сар сахилгад байгаал гарч ирсний дараа би үнэхээр л ихнэрээ алдсан юм байна. Тэ? Би үнэхээр л ихнэрээ алдсан юм байна. Юу гэдгийг гараараа биш ч би энд азгүй одоо юу гэдгийг ингээл үнэхээр л хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм байна. Ер нь муу амьдрахаар сайн өөх гээд тийм юу хэлчихэж байгаа шүү дээ. Бүр улаан цамд яг тийм ишлэл хэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд яг тэр хэсгийг үзээд болвол юу гэдгийг үнэхээр л учиргүй л нөгөө нэг триллер кинонд онцсон 9 шидийн юм боддог л нөхөр байхгүй болвол тэнд заалаа энэ угаасаа л юу ачлаа. буугаад өгчлээ гэж. Сэтгэл зүйн тас яачлаа гэж бодогдохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө яг хав тэгж санагдсан надаа. Тэгээд тэрийг бол би ер нь шууд бэлэн биш үү? Плот твист гэж хэрэлдэхэд. Тэгэл Мэдчихсэн болохоор л яалчгүй. би бас мэдээг байсан шүү. Үгүй тэгэл угаасаа шавшигээс оргосон нь гэж тэр чинь дал тухамсар чи юм ичиж байгаа шүү дээ. Яг тэгтээ тэр эхнэрийн аллах ч гэдэм үү тэр мөр бас харин яг хөө эхнэрийн аллах яг нэг тийм хүчтэй санагддаг хэлжэлтэй тий. Тэр нүх мөхний талаар мэддэггүй байсан юм үзэхтэй хамгийн анх үзэхтэй. Гэхдээ ямар ч оргосныг мэдэн тэгтээ Оргосныг мэдчихэр чи ямар ч алла миний ярьсан шиг болчиход байгаа байхгүй юу? нүхээр оргож байгааг нь бол мэдэхгүй шүү дээ. Тэгээд амин орлоо төгсгсөн ч гэсэн төсөөлөд үзээд сайн кино байхаар байгаа шүү дээ. Яг тэгтээ нэг кино гэдэг чи өөрөө тэр плот твист руугаа ер нь бол үзэгчдийг чиглүүлээд байгаа шүү дээ. Чи нэг хоёрын ийм салаа байхад чи энэгээр нь харж иж одоо тэр киноны плот твист юу хүчтэй болох гэдэг байгаа юм. Тэгтэл энэ үнцгийг харсан хүн чинь нөө плот твист нь юу гэдэм бэ? Guys энэ дэр болол би яг ингээд бүгдээр яг нэгдсэн ойлголтод хүрнэ гэж бодохгүй л юм л та. Тийм байх, ер нь тийм байх. Тий, тэгээд харин жинхнээс яг плот твисттэй кино үзмээр санагчлаа. Гэхдээ плот твисттэй гэж бодоод кино үзчих чинь бас жоон тэнийг хэрэг байхгүй. Тийм. Зөвөр ингээд кино үзчихин гэж бодоод тэр нь плот твисттэй байх юм бол амар гоё байхгүй. Би нөгөө нэг юу гэдгийг шууд нөгөө нэг триллер кинонд маш дуртай хүн учраас кинонд ямар нэгэн сэжигтэй юм гарч ирвэл тэгсэн байх үү дээ гэж бодоод байдаг хүн байхгүй юу. Гэхдээ юу гэдгийг тэр киног үзэхэд бол киноны туршид тийм ээ бүтэн кинонд 2 цаг хэдэн минутын кино л зэрэг чинь. За 2 цаг 20 минут. 2 цаг 20 2 цагийнх нь хугацаанд бүх юм амьдралтай ойрхон байгаа шүү.
бүх юм амьдралтай ойрхон байгаа. Зүгээр л нэг рандом гай ирээд 10 хүний 9 нь яаж шийдэх яг тэр юу гэдгийг яг тэр шийдлэр киноны бүх юмнууд өрнөж байгаа. Тэнд Брукс амиа оруулж байгаа. Нэг шоронд хүн алах гэж ялаа сонгуулах гэж оролдож байгаа. Ред гарахаас айж байгаа тийм ээ. Тэгэл нөгөө шоронгийн захирагч хуналтж байгаа, муналтж байгаа. Бүх юм амьдралтай маш ойрхон байжгаад хамгийн сүүлд тэр эндигийн оргодог болвол харин нөгөө нэг 10 хүний 9 нь биш нэг нь хийх юм багхгүй юу. Тийм учраас яг нөгөө нэг кинонд тэгээ хөтлөгдөд явцсан хүн болвол хэдий юу байсан ч гэсэн тэгэл нөгөө нэг ялчгүй би нөгөө нэг жижиг сажиг юмнууд хардаг болохоор нөгөө гутал матал гэж хэлсэн шүү дээ тийм яхаар байхгүй л кино яг нэг тийм юм руу хөтлөөд тэр оролдлого бол надад үнэхээр сайн санагдсан. Тэгээ нөгөө нэг кино шүмжлэгчдээс тэр өндөр үнэлгээ авсан шалтгаан бас тэр байх. Одоо бид нөгөө нэг аль үжийн яг одоо өнөөдөр жишээ нь би ерөөсөө үзээгүй суурай жишээ нь хэдхэн хоногийн өмнө анх удаа үзсэн гэж шүү дээ. Гэтэ ямар ч л байсан нэг орохсын мэддэг нэрийг яг нэг ийм өнцгөөс үзэхлээр л жаахан анхны удаагийн үзэлт сул санагдаад байдгаас биш. Би үнэхээр л нөгөө хэдэн он гарсан кино үлээ 94 онд гарахт нь кино театрт үзсэн бол ямар амар кино бол гэж гарч ирэх юм шиг санагдчих. Надад. Яг 94 онд тийм кино хийгээд найруулад гэдэг бол бас л ундаг байгаа шүү дээ. За би бол энтэй санал нийлэхгүй байна. Яг гэх юм бол 94 он гэдэг чинь яг кино урлын түүхэнд бол бас нэлийн хожим он болж тараад байгаа байхгүй. Яг одоо ингээд тийм үү? Тийм. Яг тэгтээ зэрэг чинь кино гэдэг чинь одоо бараг 120-30 жилийн түүхтэй болоод байгаа шүү дээ. Тэгээд миний хувьд ингээд амар сайн одоо за миний сонсч ирсэн нь яг бас би гүйтсэн үзээгөө бүх цагийн хамгийн шилдэг кино юу гингүүд 1940 оны Иргэн Кен, Citizen Kane гэх киног ярьдаг мэрдэг гэдэг гэж үздэг байхгүй. Тэгээд юунод ч тэ одоо жишээлбэл бидний үзэж байгаа амар 70-аад оны 80-аад оны амар сайн гэдэг кинонууд болонгууд яг Холливуудын 20-30-аад оны киноны ремейк буюу дахин хийсэн хөлбөрүүд нэгэн байдаг. Тийм болохоор бол яг кино урлагийн хувьд за 94 онд ч одоо бидний хувьд л жоохон дээр үед болчиход байгаа байхгүй. Тэрнээс болол кино урлагийн хувьд бол би яг ингээд 94 нэлийн очив үе, нэлийн сүүл үе баг одоо модерн үе гэх юм а тий. Орчин үе гэж хэлэхээр он болол гэж бодож байна. Тэгээд энэ бас миний нөгөө нэг цаашаа хэлэх нэг юутай холбогдно л да. Одоо нөгөө нэг дараа нь киноны санал ярилцсан бүгдээрээ. Тэрэн дээр би бүр 1982 оны илүү кино бас санал болгож байгаа байхгүй. Яг маань нэг ер нь сүүлийн үед нэг тийм Shawshank Redemption шиг кино ер нь бас нээлттэй ээгэн болоо гэсэн утгаар тэрхээр нэг 94 онд хийсэн гэдэг чинь бас үнэлэгдэх хэмжээний гэдэг утгаар. Яг нь кинонууд аим улам сайн болоод байгаа болохоор харьцуулагдахад тий. Юу ч 2000 оноос хойш гарсан амар кино зөндөө шүү дээ. Юу гэдэг одоо чинь тэр IMDb-ийн үнэлгээний тэр нэг ихний одоо юу гэдэг юм те 50 киног нь л харъя л да. Хэдэн 2000 оноос хойш хэдэн 2000 оноос өмнө байгаа бол гэж харахад тэнд ойлгомжтой харагдах байх. Надад би зүгээр таамаг шүү. Би зүгээр харцсан биш. Зүгээр ер нь таамаг шүү. Мэдээж хэрэг яг тэр нөгөө зохиол чухлал байх. Мэдээж хэрэг юм хөгжижл байгаа юм чинь хугацаа өнгөрөх тусмаа сайн болох байх. Гэхдээ ер нь л юу гэдэг юм бүх талаараа л ер нь л маш олон талаар тэр нэг дөрүүдийн хөгжүүлэлт тэгэл хатаглал тэр нэг камерны өнцөг өнгөний тэрэж үйдэг юм эсвэл тэгэл хүмүүсийн хэлж байгаа өгүүлбэр диалог байдаг юм уу те бүх юмнуудаараа л амар сайн магаар хүчтэй санаатай мөртлөө тэрийг гоё илэрхийлж чадахгүй кинонууд зөндөө шүү дээ. Тэгэхээр энд бол зүгээр л нэг жижигхэн санаануудыг амар хүчтэйгээр амар гоёор чамнаар илэрхийлсэн юм шиг. Ер нь тэр юмнууд нь бол надад асар өндөрөөр л үнэлэгдсэн. Ер нь бол тийм маш тийм богинохон үйл явдлуудаар л тэр санаагаа илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгээ нэг кинонууд чинь ер нь ихэвчлэн дөрүүдийн хөгжүүлэлт нэг back story яваад байдаг шүү дээ. Нэг юм тулсан шүү гээл те. Red-ийн нөгөө нэг өгүүл яваад байгаа шүү дээ. Тэр хэсэг мэсгэл хүртэл амар гоё шүү дээ. Ер нь. Нөгөө нэг тэр хийцлэл нэх юм уу тийм ээ. Ер нь тиймэрхүү санагцаа. За миний хувьд бол яг 10-аас
8 өгнө гэж бодож байна. Тэгээд ягаад бас 9.3-аас бага байна вэ гэхдээ зэрэг үнэхээр өгмөр байвч яг яалтчихөө багасаа маш их харж ирсэн юмнууд байсан болохоор яг ингээд үнэхээр өдөр үнэлгээ болоо өгч чадахгүй юм байлээ. Одоо харангууд одоо жишээл юм байхгүй. Би анх яг үдчихсэн болол аавыг киногоор зуртаар кино үзэж байгаад төгсгөлийн анх хамгийн түрүүнд үзсэн байхгүй. Тэгээд тэгээ ингээ киногоо яг ингээ үзээ явжсэн чинь сүүлд нэг за миний готлыг тосолчаараа эдний нэг ингээ цэвэрлэгийн дугаарыг хэлтэн штэ. Яг тэр хэсэг нь олонготой яг за одоо миний хамгийн дуртай хэсэг гарах чигээд эхэлж байгаа байхгүй. Би нөгөө баг багтаа ингээ тайлны хамгийн түрүүнд үзсэн. Тэгээ тийм болохоор тэнд нь амар дуртай байдэ. Тэгээд ингээ явчингууд ялтчих үнэлэгдээл тэгээд би өрсөлд ингээ бодож байхгүй. Яагаад 9.3 авсан юм болоо. Яг л бас тэгж бодсон байхгүй. Тэгчингүүд яг яалтчих бол хүний нэг турсамж болно нөлөөлөд би үнэхээр тийж өндөр үнэлгээ олоо өгч чадахгүй юм билээ. Тэгэхээр одоо нэг яг киногоо ямар ч спойлергүй л үзэх хэрэгтэй. Тий, спойлер. Одоо баахан спойлдсан араас нь спойлергүй үзэх. Яг ихэнд л хийсэн шүү. Спойлертэй. Тий, спойлертэй санаалсан. Гэхдээ ер нь яг бит хоёр бол гэхдээ сураа бит хоёр бол үнэлгээгээ хэрэг юу гэдэг юм бит хоёр спойлерд дуулаагүй байжгаад үтсэн болол тийм үнэлгээ өгөхгүй санал гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Энэ олон спойлер хойноос үзэхэд бол би ч гэсэн жавтай санал нэг 8 ч юм уу 7.5 үнэлгээ л өгнө. Ер нь гоё кино үнэхээр л тэгвэл гоё л кино. Гэхдээ яаж вэ гэж бодогдохоор гэхдээ энэ юу гэдэг нөгөө нэг яг олж харсан юмнууд олж харахад бол нэг үзэлт хангалттай биш юм бэл. Хоёр нэг үзэлт бол хангалттай биш. Одоо шил хамгийн сүүлд за суура. Олон үзчихийч л одоо тэр киноныхоо яг шимээгтэй хүртэх тийм л бүтээл гэж харсан. Тэгээ өчтөр бол тэгэл нэг миний бодож ирсэн нэг өөрөө итдгээ бодож ирсэн кино чи миний бодлыг эргүүлчихэж байгаа штэ. Тэнгүүд угаалгачлаа л гэж бодож байна. Хоёр дахь үзэхэд сайн санагдчихвэл тэгэл тэр кино ер нь чант кино гэж боддгоо штэ би. Ер нь эхний үзэлт бол мэдээж хэрэг хүмүүс нэлээд гоё сэтгэл төрүүлж чадна. Гэхдээ яг хоёр дахь үзэхэд дахиад тийм гоё сэтгэл төрүүлж ивэл тэр кино үнэхээр гоё кино, маш сайн кино л гэж би бол хувьдаа ер нь юу гэдгийг тухайн киног үнэхдээ тэгж л үнэлдэг юм. Би бараг юу гэдгийг юм те эхний удаа үзээд гоё мэдрэмж авсан кинонуудаа дандаа л хоёр дахь үздэг. Тэгэл хоёр дахь удаага, гурав дахь удаага үзэхэд яг яг нэг ингэж бараг эхний үзэлтээсээ илүү тийм гоё мэдрэмж төрүүлсэн хамгийн анхны кино л болов гэж бодож байна. Тавтагдаад байж болно шүү дээ, тийм ээ. Тийм шүү дээ. Одоо ингээд сая бас яг ингээд юу санд орж ийн л та. Яг анх удаа тэгж үдчихэж хаад бас нэг аав хэлжсэн юм санд орж байгаа байхгүй. Одоо ингээд ред сүлт нь ханы доор байдаг, чулуун ханы доор байгаа. Тэгээ хашааны доор байгаа ямиг ухаж гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь дотор нь үнэхээр ингээд нэг төмөр хайрсан дотор юм байдаг тийм. Тэгээд төмөр хайрсан дотор юмыг нээхээс өмнө ингээд хажууд шиг харж байгаа байхгүй. За тэгээд нээчээд юм харчаад мөнгө зүүн идрийг харчаа бас дахиад ирж харж явчлаа шалгаж байгаа байхгүй. Тэгээд тэр үед манай аав хэлж байхдаа шоронд их олон жил болсон хүн болохоор ингээд нанди юма дандаа ингэж нанди юм харах юм шалгадаг гэдэг. Тий. Гэж бүр хэлжсэн байхгүй тий. Тэгэхэд л одоо үнэхээр дөрөв хүжүүлэлт маш сайн оруулж ирсэн. Хулгаагаар юм оруулж ирэхэд нөхөр бол тий харгалзагч ингээл хараал байгаа ш тий. Тэр чи зүгээр таал газар байхгүй бараг тий зүгээр нэг модны доор тэгснэ онгойлгосноо л ингэж нэг чаа сайн нэг аав гэсэн чи би сайн нэг юм юу бодогцчихлаа. Би гэрт үтчихсэн байхгүй. Тэгсэн чи аав тэр цаана тоомрон нэг ширээн дээрээ сууцсан. Тэгээ миний зурагтыг бас хараад байгаа байхгүй. Тэгэл би яг нэг киногоо эхний удаа ингээл амар шинтэй л үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чин нэг шарангийн дарга бол ингээл сейф байнга ингээл хаадаг шүү дээ. Тэгсэн чи аав тэндээс ерэн тэгээ наа чи нэг сүулдэ мөнгөний өөрийнхөө дасанд авцсан байдаг. Тэгэл маш олон үзсэн болохоор тэгэл нэг юм батгүй хэлж байгаа шүү дээ. Яа болын тэр бүр хар залууд нь ч юм уу тэ гарсан кино байгаа байхгүй. Зя. Хоёроос нэг асуулт байна. Аха. Тэр нэг залуу орж ирдэг шүү дээ. Тэр нөгөө нэг Брокийн гэрч эндигийн гэрч болох гээд төхөрх юм. Золинд явчихж байгаад. Хэн блэ Том билүү? За хэн блэ Том ичилүү те. Том гэдэг нэртэй шүү дээ. Тэр залуугийн талаар. Тэр залуу ер нь яг ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
юу гэдгийг мэдээж хэрэг яах вэ нөгөө нэг бас л нөгөө л нэг кинон дээрээ хангалттай тайлбарлаж байгаа дөө. Юу гэдг юм те нэг сагсалцсан нөхөрөөс нь зогж авахаатай инээ тэрэж байдаг юм уу тийм ээ. Кино тэгээд өгүүлсэн ч болохоор юм болов. Би нэг яхаа бас залуу хүн байна л гэж харсан. Тэгээ нэг гаргаж байгаа шийдвэрүүд хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг нэг тийм шууд тухайн момент дээр өвдөхтэй ингээл хэрвээ одоо жоохон шаран дуудсан нөхөр байлаа л та тий шарангийн дараа гадаа гаргаж ирээд тамхи өгөөд чи эндийг тэгээ гэрчилж чадах уу гэвэл хашир хүн бол тий аагүй миний хэлсэн бол одоо орон згуудлаа зүйл байсан юм а ч гэдэг юм уу тий тиймэрхүү нөхцөл байдал үүсч болно шүү дээ. Тэнгүүд манун одоо тийм залуудаа ч юм уу эсвэл тийм юмд ханддаг хандлага нь ч тэр юм уу тий би бол бэлэн байна. Намайг зөвөр шүүхтлээ байчдаг гэдэг аах тий. Тэгэхээр бол тийм тэр дөрвийн талаар бол нэг хөнгөн л одоо өнгөрсөн дөө. Миний хувьд бол нэг юу гэж санагцсан. Энэ нөгөө нэг энд дээр маш их ингээд сорилтууд ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр нэг сорилтуудын нэг болон бас хамгийн сүүлчийн хүчтэй сорилт нь болж байгаа байхгүй. Яагаад вэ гэхдээ зэрэг тэр хүн одоо ингээд эндигийн эхнэрээ алаагүй гэрчлэх бэлэн хүн баг цаашаа хөөцөлтөд явж болохоор зүйл гачиж байгаа. Тэр чинь маш том зүйл байгаа байхгүй. Ингээд энди заавал шоронгоос орохгүйгээр нэг төрөөс сэргээд гаргаад ирэх боломж бас гараад ирж байгаа байхгүй. Өмнөх өөр юм байгаа нийгэмд нь тий. Тэгэхэд тэрийг шоронгийн дарга өөрхөн шундлаасаа болоод нухчин тарж байгаа байхгүй. Бүр ингээд байхгүй болгоод. Тэгэхээр эндигийн итгэл найдварыг нүр ингээд үнэхэд жихнээс алаа ичиж байгаа байхгүй. Тэгтээ зэрэг тийм одоо хамгийн сүүлчийн том сорилт гэж надад бол харагдсан. Тэгэхдээ мэдээч сайн кино юм чинь бол тэр чинь нэг дөрөв ч гэсэн хоос өрөхгүй байгаа шүү дээ. Яг Haywood мэтийн дөрүүд бол зөвөр юу анхааралгүй явчихлаа байгаа юм л та нэг юм байхгүй тий. Тэгээд гэтээ өнхөр амьдрал ч гэсэн бас л тийм хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Тэрэн шиг байгаа маягаар бол гоё харууллаа. Тэгээд тэр чинь дээр нэмээд бас нэг 10 жилийн 10 дугаар ангийн боловсруулаа баг авах гээд сураад дэ шүү дээ. Тийм тэр мэрийг насан л тэр мэрийг ч гэсэн ингээд оруулж ирээд тэгсэн зүйл гэж бодогдсон. Тэгээд яг түшгийн нөгөө нэг гаргаж байгаа зүйл байгаа шүү дээ. Ингээд хэрвээ энийг анхудаа үзэх юм бол эн чинь ингээд сүлд нь ингээд сэтгэл зүрийн тасаваа ичиж штэ гэдэг. Тэгэхэд бол хамгийн том нөлөө үзүүлж байгаа зүйл нь бас том болж байгаа байхгүй томыг халагдсан. Одоо л их санагдсан. Тэр угаасаа нэг яг тэр ихний юу гэдгийг үнэлгээ болвол тийм. Тэгээ надад нэг тийм зүгээр ерөнхийдөө ажиглагдсан юм нь юу вэ гэхээр хугацаа юм шүү. Одоо юу гэдгийг тэр нөгөө нэг сэтгэл одоо тэрнийг рэдийн сэтгэл зүй өөрчлөгдсөн ба шүү дээ тийм ээ. Юу гэдгийг итгэл бол аюултай зүйл гэд тийм ээ. Тэнгүүд тэр нөгөө нэг Энди Ред 2 нэг ярилцаа суудаг шүү дээ. Брукс шүү гэд нэг асуучдаг шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь Ред ширээнээсээ босоо явчихдаг шүү дээ. Тэгэхээр Энди тэр өгүүлбэрээр бол юу гэлчиж байгаа вэ гэхээр ерөнхийдөө Брукс бол итгэл найдраа алдсан байсан. Чи ч гэсэн ер нь итгэл найдраа одоо бараг л алдсан гэдэг юм уу тийм ээ. Hope гэдэг юмд бол одоо юу гэдгийг Hope гэдэг юмнаас айдаг юм хүн байна гэд юу ажилласан шүү дээ тийм ээ. Тэгэхээр итгэл найдраа хүн ер нь хизээ алдаад байгаа юм бэ. Яг нөгөө нэг тэр хугацаад юм байна гэж бодогдсон. Цагийн уртад. Тийм тэр найз цагийн уртад тийм. Тэр Томми гэдэг дүр болвол 2 жилийн ялаад орж ирж байгаа шүү дээ. Тэр болвол ямар нэгэн байдлаар итгэл найдраа алдах үнслэлгүй харагдаж байгаа шүү дээ. Тэр залуудаа биш. Тийм. Ял нь 2 жил болохоор тийм. Ял нь 2 жил болохоор л тэнд итгэл найдраа алдахгүй байгаа байхгүй. Гэтэл тэнд бол нөгөө нэг юу агаад юу гэдгийг 2 жил болохоор тий. Насаараа өргөдөх ял авцсан залуу хүмүүс бол тийм шүү дээ. Шууд орж ирээл шууд юу алдчихж байгаа шүү дээ. Итгэл найдраа маш урдан хугацаанд л ерөнхийдөө нөгөө юу гэдгийг итгэл найдраа алдах гэж тайлбарлах нь ч бас хааш юм дээ. Тэр чинь нэг тэр дотроо бас нэг юм амьдрах гал ядаал байгаа шүү дээ. Амарчул байсан нөгөө нэг Ред шиг Брукс шиг болчиход байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр ер нь юу гэдгийг нэг тийм цөхрөнгүү одоо юу гэдгийг цаг хугацаа л ер нь хүнийг
цагийн ер нь урт хугацаа гэдэг зүйлэл юу гэдгийг хүнийг тэгэж аюун санааныхаа хувьд хүртэл очиж тэгэж юу яадаг юм байна да, хайрцагладаг юм байна да гэж харагдсан. Ер нь гэхдээ бид нар амьдрал дээр ч бас тэгдэг баха тий. Одоо бидний нэг тэр хүүхэд байхын ч юм уу, таны 10 жилээ төгсөөд ч юм уу тий, тэр бодож байгаа хүсэл мөрөөдөл, тэр цаашдын төлөвлөгөө ч гэдэг юм уу. Яг хөө мэдээж биелүүлсэн хүмүүс бол байгаагүй өсөхгүй тий. Тэгтэл тэрийг чадаагүй хүмүүс байгаа шүү дээ тий. Тэр хүмүүсийн одоо итгэл найдварч гэдэг юм уу, тэр урт хугацаанд бас Одоо тэгтээ энд надад хэлэх хэрэгтэй. Үнэхээр гоё юм байна. Үдцэн хүмүүст хэлэх. За Хоёроос асуу заяа. Аха. Хоёроос л асуучих. За. За сугаараас л асуусан юм байна. Мобагаас л асуучих. Дэд үнэхээр шоронгоос гарахыг хүсэж ирсэн үү? Шоронгоос гарахыг хүсэж байсан уу гэж юу? Судлагдахыг хүсэж ирсэн үү? Судлагдахыг хүссэн үү? Би нөгөө нэг эндиг орох үеийн талаар яриаггүй шүү дээ, тийм ээ. 20 жилийн өмнөхийг яриад. Эндиг орох үеийг яриад байгаа шүү дээ. Тэр үед ч байдаг юм уу? Эсвэл нэг өөрчлөгцөөрээд бол биш. Тийм бүр сүүл нөгөө эндиг тэр нэг ямар ч байсан тэр хугацаанд тийм ээ. Ямар ч байсан эндиг оргоод эндэд нэг амлалт өгчөөд байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Хамгийн сүүл угаасаа тэгдэж штэ. Бараг л би амиа эвгүүтгэх талаар бодож эхэлж байна. Намайг ерөөсөө ганц торгоож байгаа зүйлвэл найз төгсөн амлалт байна гэж хэлдэг штэ, тийм ээ. Тэгэхээр тэнд бол ямар ч байсан нөхөр шалтгаантай болчиход байгаа. Гэхдээ тэрнээс өмнө эндиг орж ирэхээс өмнөх 20 жил суусан ирээд байх нь шүү дээ. Яг хоо эндиг орж ирснээс хойш хугацааг ч гэсэн оруулж байгаа. Тэн чинь юу гэдгийг эндиг орохтол эсвэл бол юу гэдг юм бэ? Тэр өөрчлөлт явах тэр эндиг орсны дараа л тэр өөрчлөлт орж ирж байгаа байх гэж бодод юу гэдгийг. Ямар ч хэлсэн нөгөө нэг юу яаж байгаа. Зүгээр л ер нь яг хоо тэр шоронд ороод 40 жил болсон гэж штэ тийм үү. Эхний тэр 39 жилийн хугацаанд ч юм уу 35 жилийн хугацаанд дэд үнэхээр шоронгоос гарахыг хүсэж ирсэн үү? Шоронгоос гарахыг хүссэн үү гэвэл би хүссэн гэж бодож байна. Хүсэж ирсэн. Гэхдээ хүн одоо ингэж хүсэж байгаа ч гэсэн одоо хүсэж байгаа зүйл чи одоо юм шүү дээ. Хүн хүсэж байгаа. Тэгтээ боломжгүйд мэдчихэж байгаа. Тэгээд тэрнээс гадна бас тэндээ итгэж найддаггүй, тэрний төлөө юм хийдэггүй. Би бол яг тэгж бодчих. Мэдээж шоронгоос гарахыг бол хүсэж ирсэн. Тэгтээ тэрний төлөө юу ч хийгээгүй. Тэрний төлөө итгэл найдар байгаагүй, харин итгэл найдартай болохоос бас ээж ирсэн. Тийм. Тэгтээ хүсэж ирсэн бол гэж бодож байна. Харин дараа нөгөө нэг эндиг орсны дараа шоронгоос гарахыг бас л хүсээгүй. Биш ээ. Хүсэж ирсэн гэхдээ юу ч хийгээгүй байсан. Бараг хүсдэг байжгаад дотор нэг хүсэл гэсэн юм байна шүү дээ. Хүсдэг байжгаад харин хүсэлгүй болцсон. Хүсэлгүй болоод тэр нөгөө нэг хурлаар орж байгаа тийм зүйл би болсон болов уу гэж бодож байна. Тэгээ хурлаар ороод гарцсан чинь хүсээгүй байсан зүйлийг өөрт нь өгчөж байгаа байхгүй. Гараад. Тийм үү. Шоронгоос би надад бол тэгж яг ойлгогдсон. Тэгээ хүсээгүй байсан зүйлсийг өөрт нь өгчээсэн болохоор нөгөө нэг найзтай амлсан амлалт нь өөрийг торгоож байгаа. Тэрнээс тэр хүнд өөр хийх зүйл байхгүй байгаа байхгүй. Яг нийгэм дээр гараад гэж санагдсан. Яг энэ дээр бол амар чамын эзлэл орж ирж байгаа кинон дээр. Яг миний арга өнцгөөс бол Дэд кинон дээр шууд 3 удаа хурлаар орж байгаа. Тэ мэ? 2 гэж надад санагдаад 3 орж байгаа. Хэд нэг 2 эхлээд 2 ороод тэгээ сүүлийнх дээр төвшөөрөгдөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт эхнийх дээр болвол хүн хараад өөний үнэхээр гарах гэдэг. Бүр нүдэн тогтож чадахгүй тийм ээ. Би засарсан гэдэг те. Нүдэн тогтож чадахгүй бүр ингэ гарах гэж чичрээд байгаа юм шиг харагдаж байгаа шүү дээ те. Тэнгүүт 2 дахь удаад орж ирээд яг тэр текст илчиж байгаа байхгүй. Би засарсан. Би нийгэмд аюулгүй хүн. Энэ бол бурхны юу гэдгийг энэ бол одоо бараг л бурхны баталж байгаа өмнө гэд тийм утгатай өгүүлбэрээ 2 дахь удаа орж ирээд яг дахиад тгийлчихэж байгаа байхгүй. Тэнгүүт би бодож байгаа. Хүсгүй байгаа юм шүү. Үнэхээр нөгөө нэг гарахыг үнэхээр сэтгэл одоо үнэн голоосоо хүсэж байгаа хүн бол тэнд текстээ өөрчлөх юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ удаа нэг өөрөөр хэлээд үзье те. Тийм. Тэгэхээр угаасаа л дэд үнэхээр л гарахыг хүссэн бол хизээж гарчих байж тээ
яа хизээ чинь цаашаа. Гэхдээ ер нь нөгөө нэг илэрхийлэхтэй тийм хоёр дахь орлого дээр гаруул гарахаар л байж тээ. Тэр үед чинь болвол Red мэдээж хэрэг ихтгэл найдвар бол олоод авцсан юм байхгүй. Тэр бүр сүүл дээр Энди-Мендигийн цагааг уншаад Эндитэй ярилцаа. Эндиг орохсны дараа л ихтгэл найдвар гэдэг юм олж авч байгаа шүү дээ, тий. Тэг хамгийн сүүлийн хэсэг дээр л бараг л номхон далаа сайхан байна, гүн цэнхэр байна гэдэгт би найдаж чинь, тийм ээ, итгэж гин гэдэг ч юм уу. Тийм байдлаар л одоо юу гэдгийг ихтгэл найдвар олж авч байгаа. Түүнээс биш тэрнээс өмнө болвол угаасаа л юу гэдгийг шоронгоос гарахаас нөгөө нэг айдаг, шоронгоос гарах хүсэлгүй зүгээр л юу гэдэг юм те. Тасцсан гэх юм аа. Тэр одоо ингээд тасцсан. Яг л Бруклин шиг байж гэж би хараад байгаа байхгүй. Яг нөгөө хамгийн ихний сцен дээр бол хүн хараад Бруксээс бол жоох өөр юм байна да. Энэ бол бас ер нь юу гэдэг чи гэж бодож юм. Чи гэж бодож ин даа гэж бодогдохоор байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хийцлэл мэцлэл гэдэг бол бас нэлээд. Тэгээд ер нь яг би ч нөө англи хэл марафон болохоор юу аана л да. Кино орчуулгахдаа үзэн би тэр юу гэдгийг Red-ийн тэр хамгийн сүүлчийн урдлаар ордог хэсэг тэр бол бас яг нөгөө нэг их хэлээр нь ойлгож чаддаг болвол миний уншсан орчуулгаас бол бас арай илүү хүчтэй диалог байсан байх та гэж боддгийн. Тэнд болвол итгэл найдвартай болоогүй боловч гаргана гэж найдахгүй шүү дээ, тийм ээ. Гэхдээ ямар ч л байсан жоохон ч болов гарахыг хүсэл бол орж ирж байгаа юм шиг санагдсан байхгүй надаа. Итгэл найдвартай болох хэсэг бол тэрний ард дээрээс орж түүнээс тэнд бол баг юу загиндаг үсттэй намаа гаргуул гарахгүй бол боол яар шиг самгаа дараатах. Би зүр надаа үнэн наалтхаа байсан те. Тэг үнэн наалтхаа байсан гэж хэлдэг шүү дээ те. Тэгэхээр тэр бол юу гэдгийг их эртэл тэр нөхдүүдэд юу гэд хэлвэл гарчих байсныг мэдчихсэн байх л гэж бодоод байна. Тэгэхээр нөгөө нэг зүгээр л нэг боломж байлаа гэд бас тэр боломжийг хүн тэр нөгөө нэг юу гэдгийг тэнд Брукс байна уу, Red байна уу, тийм ээ. Үнэхээр гарах боломжгүй байгаад гарахгүй бас яг биш байна тий. Бүр үнэхээр ямар ч аргагүй болчоод байгаа биш юм байна гэдэг нэг тийм гоё өнцөг харагдсан ер нь. Молжуртай кино тий. Тэг молжуртай ингээ яриад өлөн болгон дээр нөгөө тэгээ бодоо үзгэрч одоо нөгөө нэг нийгмийн маш хэрэгсэн юм ингээд харагдчихна гэх юм аа. Хэрэгсөө ингэлтэй юу. Тэр одоо жишээлбэл нөхдүүдийг баг залуу байхад нь насаар нь шоронд хийчихэд шоронд нь амьдруулчаад тэнгүүтээ тэгж шоронгийн хүн болгоно гэж юм. Шоронг нь өөрийнх нь нийгэм болгох чингуудаа татцарсан байна гэж буцаагаад гараад ирчихэж байгаа. Тэнгүүт айгүй имгэлтэй нэг талаас нөгөө талаас нэлээ хэрэгс гэд энэ ч угаасаа насаараа байна гэж байлгачаад дараа нь насаараа байх юм байна гэд хүн өөрийгөө тасгацсан ч юм ингээд ботцсон болчихсон байгаад байхад нь агуу чи болчихсон байна. Одоо чи ингээд өөр газар энэ буцаад нийгэмдээ байна гэдээ гараад ирж байгаа. Бас нэг шийдэрлэхэд бас наач хэцүү асуудал л та. Нөгөө тал тэгэл нэг хүний эрх мэрхэн яригдал эхэлж байгаа шүү дээ. Үнэхээр энэ хүн засарцсан бол нэг дахиад үлцэн амьдралд нь нийгэмд гаргачихлаа гэл тээ. Наач тэгтээ нөгөө нэг яг тэр нэг засрах гэдэг юун дээр текст дээр орж иж байгаа. Засрах гэж юу юм? Та нар юу гэдэг надад бол нөгөө тийг санагдаад байгаа. Тэр суллах процесс хэдийд явагддаг вэ гэхлээр нөө нэг ер нь яг гэмт тэрийг яаж үүсдэг талаар ярих гэдэг юм л да. Нэг жоохон урт юм ярих гэдэг. Гэхдээ ярьчих заяа. Хүн одоо юу гэдгийг өөрийн гэсэн нийгэмд өөрийн гэсэн үн цэн бий болох гэдэг шүү дээ, тийм ээ. Тэр бол одоо юу гэдгийг бас нэг юу гэдгийг тодорхой хэмжээний шунал агуулдаг. Тодорхой хэмжээний шунал амбиц тийм ээ, сэтгэл хөдлөлч байдаг юм уу? Одоо юу гэдгийг амбицтай тогж авахад одоо нэг яг нэг тийм томыг шиг нэг тийм байдал шаардаад байна шүү дээ, тийм ээ. Түүнээс биш яг нөгөө нэг унжигнаал юу гэдгийг урсгалаараа байна гэдэг бол юу гэдгийг бас яг нөгөө нэг өөрийн гэсэн гоё үнэлэмж бий болгож чадахгүй шүү дээ, тийм. Одоо юу гэдгийг Брукс гарч ирээд нэг хэсэг ямар байдаг вүлээ. Red гарч ирээд бас яг нэг ямар хөө байдаг вүлээ. Тэр бол бүр яг ямар ч юу гэдгийг
тэр нэг шоронд байхдаа хэлдэг шүү дээ. Би энд бол юу гэдгийг их дэлгүүрл гэсэн үг. Харин гадаа гарчих юм бол нэг шорон ном байхад л хангалттай. Би юу н тэнд гараад юу хаанаас нь яаж хийгэж мэдэхгүй гэдээ хэлдэг шүү дээ, тийм ээ. Тэнгүүд нөгөө нэг ямар ч оролдлогогүй болгоод бүр яг ингээд нөгөө нэг тэр орчинд амьдрах ямар ч юугүй анхны мэдгт хүнгүй болгоо ичиж байгаа байхгүй юу. Тэнгүүд тийм хүн угаасаа гэмт хэрэг хийхгүй юм шүү гэж бодогдсон байхгүй надаа. Одоо нөгөө нэг эдний яриад байгаа шиг буцаж орох гэж л гэмт хэрэг хийх хүн болвол ямар ч гимт сэтэл төрөхгүй тэр хүнд сэтэл төрөхгүй юу гэдгийг тийм баг юу гэдгиймтэй гимт хэрэг битгий хийх зүгээр энгийн амьдрч чадахгүй гэсэн шүү. Гимт хэрэг хийх нь битгийл бүр тэнд нэг урсгал дунд байж идэг яг мал шиг болчихж байгаа байхгүй юу. Тийм болгоцсон хойно заяа шоронд хийгээд тийм болгоцсон хойно засарчлаа гэж гаргаж ирэх гээд шүү дээ. Санаа нэг амар гоё үг духан дээр нааж гаргаж ирэх гээд шүү дээ. Засарсан гэд нэг үг нааж гаргаж ирэх гээд шүү дээ. Тэнгүүд тэнд рээд асуудаг шүү дээ. Яг зөрүүлээд. Жаала чи юу н засарсан гэж яг юуны талаар ярьж байгаагаа мэдэж ийн үч гэдэг лөө. Засарсан гэж чи яг юу хэлээд байгаа. Над шиг одоо ингээд бараг л амьдрах хүсэл эрмэлзэлгүй болцсон хүнийг чи одоо засарсан гэж хэлэх гээд байгаа юм уу? Бараг л би одоо гараад хэрэг хийхгүй нь ойлгомжтой штэ гэсэн маягтай тий. Тэрэн дээр бол амар хүч яг нэг мобагийн хэлж байгаа шиг тэр яг тэр хуулийн ч байдаг юм уу тэр засан хүмүүжүүлэх юуны тэр хамгийн амар харгас хэсэг нь тэр дээр гарч ирж явах шиг баг. Бүр яг л хүсэл сонирхолгүй шахуулгасан хойно гаргаж ирэх гээд штэ тий. Тэр бол надад ер нь амар хүндэл туссан. Ер нь юу гэдгийг хүнийг засан хүмүүжүүлж ийн гэдэг нь бол одоо амьдрах чадваргүй болгочихж байгаа юм шиг тий. Нэг тийм зөв сайн хүн болгож ийн гэж гоё юм бодож штэ засан хүмүүжүүлэх гэхээр хинч тэгж бодно. Тэгэнгүүт яг үндэ тэр хүнийг юу ч хийх чадамжгүй болгоод гэх юм уу. Тий амьдрах чадамжгүй болгож байгаагаа бараг юу агаад байгаа ч одоо юу уусаал нийгмээс тусгаарлах гэж ярьж байгаа шүү дээ. Эрх чөлөөтэй байх чадамжгүй болгоно гэдэг юм уу? Яг эрх чөлөөгөө идэх чадамжгүй болгоод болж байгаа хгүй тий. Тэгэхээр яг засарсан гэж өгүүлбэр яг нөгөө нэг сүүлийн хамгийн сүүлчийн редди хурлаар ордог хэсэг дээр бол тэрийг нөгөө нэг ойлгоход амар хэцүү. Нөгөө угаасаа л нөгөө нэг тийм шоронгийнхны яриач байдаг юм эсвэл тэр нөгөө нэг харуудын яриа мараа ч нэг тийм жоохон нахаалны тэгэл нэг тийм жоохон замбраагүй нэг тийм тоочны юутай биш те нэг бодомжны оновчтой биш нэг тийм нахаалны байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэндээс юм олж авахд амар хэцүү. Зүгээр л бараг нөгөө өөдөөс нь загнаал чи гарахгүй бол гэж хэлээл тэгсэн чинь л гаргачихж байгаа юм шиг боловч тэр хүн тэнд нөгөө нэг чи засарсан гэж яг юу яриад байна гэдэг өгүүлбэрээр л ганцхан өгүүлбэрээр л би угаасаа одоо наанч очоод гэмт одоо юу гэдгийг нийгэмд аюул тарих нь битгийл нийгэмд яг яаж байхыг ч мэдэхгүй амтан болцсон штэ гэдгийгээ нөгөө нэг хүнд ойлгуулчихж байгаа юм шиг тийм амар хүчтэй өгүүлбэр юм шиг надад санагдсан байхгүй. Өмнө нь бол тийм ээ тэнд юу байгаад ш нөгөө амбиц нь байгаад ш тэ би засарсан би одоо нийгэмд аюулгүй би одоо юу гэдгийг сайн хүн гэх тийм сайн хүн болцсон гэж тэгээд байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө нэг буцаад нийгэмд очиод амьдрах өөрийнхөө нөгөө нэг үнэлэмжийг нийгэмдх байр суурьаа бий болгох амбиц нь байгаад байна шүү дээ. Тэгээ амбицтай хүн гэмт хэрэг хийх юм шүү дээ. Үлэх магадлалтай. Ер нь яг магадлал нь нэг болохгүй гэсэн үг шүү дээ. Очиод нөгөө нэг ямар нэгэн байдлаар хүнтэй өрсөлдөөд ч юм уу эсвэл хин нэгний доор дээр гарах гээд тийм асуудлаас болоод л гэмт хэрэг гарч байгаа шүү дээ ухаандаа. Энгийнээр тайлбарлах юм бол тэгэнгүүт хамгийн сүүлчийн өгүүлбэр бол юм гэмт хэрэг хийх би наа чин бүр нэрээ оршин тогтнох ухааг бүр тийм юугүй болцсон штэ гэдэг тийм хүчтэй өгүүлбэр хэлчихэж байгаа юм шиг санагдсан. Яг энэ өгүүлбэр бол бас нөгөө нэг чинь хэлж байгаа шиг. Их л тасан хүмүүжүүлж байгаа гэдэг нэрийн дор нэг амар харгас юм шиг санагдсан надад бол. Тэгэхээр харахгүй болж байдаг байж магадгүй л тэр салбарынх нь үнэхээр юу гэдгийг олон кейс жишээ гоё юмнууд мэдхгүй. Гэхдээ ер нь бол надаа яг тэр сцен бол тийм мэдрэмж өгөөд
Хөө амар л хэрэг санагдсан. Тэгээд энэ хэрэгс зүйл нь зөв үү буруу юу гэдгийг бас бид нар мэдэхгүй шүү дээ. Тий хэлж Яг мэдэн. үнэхээр зөвцжүүлж бийж болно шүү дээ. Нэг хэрэгтэй зүйлж хийж болно. За одоо бүгдээрээ дараагийн үзэх киногоо нэг санал гаргаад тэгээд ярилцаад дуусгах уу. Тэгээ. Би ихлэ санал хэлчихье. Окей. Тэгээ мен бас нэг киноныхоо нэрийг хараад сүулт үзсэн юм аа. Ямар нэртэй кино байл. Чамаа кинохоо хэлж яхад киногоо нэрийг хараад. За минийх бол юу байгаа? Blade Runner гэдэг. За шууд махчлуулаад хотгоны ирэн дээгүүр гүөх ч гэсэн. Хотхоо Blade Runner фильмэн дээр гөөхч. Тэгээд энэ олонготой 1982 оны байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт кино байгаа. 82 он. Тий. Оо, дээр үе гэнэ. Тэр Тэр нөө 2049 л. Тэгээ 2049 нь олонгоо сүлд одоо дараагийнх нь болгож хийсэн. Үргэлжилсэн нэг болгож ирсэн. Тийм. Ер нь бол 2049 бас маш сайн кино болсон. Энэ киног үзээд тэгээд бас яг ингэж задлж ярилцах бол сонирхолтой, саналтай байна. Энэ олонгот ягаад айгу одоо би санал болгож ийнэ гэвэл юу байхгүй. Кино бас романс сэтүүлсэн. Тэр нь олонгот Филипп К. Дик гэдэг одоо Америкийн айгу мундаг шинжлэх ухааны уран зөгнөлт романы зохиолчоос тэгээд тэр зохиолч нь олонгот өөрөө бас нэлийн их сонирхолтой түүхтэй. Яг ер нь бодит зүйл гэж юу юм бэ? Чи яг хүн гэж хэнийг хэлэх юм бэ? Роботууд, машинууд айгүй сайн хөгжиж байна. Гэхдээ зэрэг ийм амар сайн хүнтэй улам адилхан болоод байгаа энэ үед бид нар өөрсдөө хүн гэдгийг яаж мэдэх юм? Бид нар робот байвал яах юм? Гэдэг ийм санааг бол ерөнхийдөө бол гаргаж ирсэн ийм кино аахгүй. Тийм болохоор бол их сонирхолтой бас гоё өрнөх болоо гэж бодож байна. Тэгтээ за хүмүүс бас 2049 нь бол нэлийн сайн мэддэг тий. Тэгтээ яг анхны 80-д оны киног нь хэр сайн нэг сайн хүмүүсд бас сайн мэдхгүй болов гэж бодож байна. Тэгтээ хэрвэл мэддэг хүмүүст бол маш гоё яриа өрнө. Нура. Амин хэлэх үү. Сая цагаан үгүй 25 оны тэр Netflix дээр гарсан The Great Flood гэдэг Их үер тийм нэг тиймэрхүү утгатай юутай. Тэгэл нэг цанаа маань болдог л кино аахгүй. Тэгээ яг энэ онд гарсан 25 саяхан гарсан маа. Тэгээ Netflix дээр тий. Тэгээ энэ кино санал болгож байгаа шалтгаан би барыг тэр киног трейлерын ч үзээгүй үзсэн заяа. Тий. Plot twist-ийг одоо тэндээс харах болоо гэж бодоод үзсэн. Арин тий. Яг нэг киноны хувцас таалагдах байх гэж бодож. Тэгээд одоо тэр нэг Яа. Яасан бэ? Плат твист хэлчихлээ шүү дээ. Итеон класс дээр нөө жүжигчдийн гол дүрийн эмэгтэй тоглодог. Тий, солонгос кино ах. Энэ маа К-драма үздэг хүмүүс бол тэр жүжигчдийн нэрний юм бэлээ. Тий, ямар ч айгүй алдартай жүжигчин тоглосон. Нөө Witch гэдэг нэг кино байдаг шүү дээ. Солонгосын бас нэг 2 илүү 3 анги. Тий, нэг Тэр киноны тий супер чаттай. Тэр кинон дээр нөө гол дүрийн эгч нь байдаг шүү дээ. Тэр охин тоглосон кино аахгүй. Тий, тэр киног зөвлөж байна да. за түшиг Би бол яг юу ачаа. Одоо дахиад кино дэвшүүлэхээс 3 кино болох гэдэг шүү дээ. Санаа. Тэр ер нь яг тэр Сурагийн яриад байгаа киног дээр л юу ачаа гэж бодож байна. Яг сая болохоор 94 он гэдэг чинь 2000 оноос өмнөх кино арчлаа шүү дээ. Тэгэхээр би бол одоо ер нь яг дараагийн кино 2000 оноос хойш тэгээ нөгөө нэг залуучуудад арай ойрхон. Одоо 82 оны гэсэн тий үү? 82 оны кино гэдэг чинь бол 85 ч байна. Яг сонирхолтой байх хэсэг дээр нь бол юм хэлэхгүй зүгээр л ер нь яг бас нэг энд тэндээс байвал гоё юм болоо тэгээ санагдлаа. Тэгээд яг мэдгүй 25 онд гарсан гэхээр нь нэлээд сүүлд гарсан юм байна. Тэгээд бас ер нь юу гэх юм те. За яг одоо тэрийг сонсчихлоо жоохон хэцүүлтэй. Гэтэ яг зүгээр үзээд төрсөн сэтгэгдэл плот твисттэй хэрэг гоё хийсэн мэсэн ч гэх юм уу. Нэг тиймэрхүү юмнуудыг ярьж болох л юм. Гэтэ ер нь яг хоёроос санал сонсъё. Би бол хэрэг кино
санал болгох гэвэл кунфу панда 2-ыг хэлнэ. За тэгвэл энэ кинонуудаа яг дараалалаар нь ячуулъя. Одоо дараагийнх дээр нь Great Flood-ыг үзээд тэгээ тэрний дараа Blade Runner үзээд тэрний дараа Kung Fu Panda 2-ыг үзээд тэгээ ярьчих гэж бодож байна. Ярьчих гэж юу? Тий, ерөнхийдөө бол одоо дараагийн 3 киногоо бид нэр сонгочлоо гэсэн үг болж байгаа байхгүй юу? Уг нь юу яадаг бол тэ коммент дээр хүмүүс кино санд болгоод тэрийг үздэг. Хамгийн олон гарч ирсний юу яадаг бол бас гоё байхгүй тэ. Одоохондоо яг гурлаа шилжихээс л аргагүй л байна. Дараагийн кинонууд тэгтээ ярьж байгаа л очи дөө. Яг яриа гэсэн чинь миний киноныг л яг нэг Шашанкийн араас ингээд кино яригсныг л мөлжөргөө шиг санагдчихсан шүү. Тий. Нэг хоёр талаас нь ингэж хазаад ингэж одоо тэгээд ингээд нэг дуусчих юм шиг л. Айгуу гоё хоол идсэний дараа нэг амттан ч хүртэл нэг амт мотой юм шиг те нэг санагдаж байгаа юм шиг болохоо айх гэж айж штэ. Тэгэхдээ би бол айж байгаа бох. Би бол яг тэр юм дээр Great Flood-ыг үзье гэдэгтээ санал нэгтэй байна. За яг биний ерөөс сонсоогүй кино юм. Тэгээд би ч гэсэн үзээгүй. Сонсоогүй болохоор бол надад их гоё санагдчихэв. Яг л хүснээрээ одоо ингээд анх удаа үзнэ гэхлээр гоё. Окей. Тэгвэл тэр кинон дээр тогтох. За тийм энэ дээр тогтох. Тэрэн дээр тогтцсон уу вэ? За ямар ч байсан. Өнөөдөр ер нь бол яг уу би бол ер нь ярих гэж бодсон зүйлүүтэй ярьчлаа л гэж бодчихно өөрийнхөө зүгээс. Аха. Миний хувьд бол бас яг өөрийнхөө одоо өнцгөөс ол харсан зүйлсээ бүгдийг яриад. Гэхдээ та хоёроос их сонирхолтой санаанууд гаргаж ирээд гоё өнцгүүдийг бас шинээр сонсонд бол их баяртай. Яг гоё ингээд өрмөц чимхлүүр тэгснээ бас утга учиртай өнцгүүдийг гаргаад ирж байгаа байхгүй. Тэрэн дээр бол би маш их баяртай. Тийм ер нь яг мэдээж хэрэг хүмүүс ч гэсэн ер нь бид гурийн гаргасан санаанууд ч гэх юм тэмэргэнүүдийг сонсоод бас нэг гоё мэдрэмж авах байх гэж бодож байна. Ихэнх хүмүүс үтцэн байгаа учраас тийм ээ. Тэгээ ер нь яг би бол гэхдээ хамаагүй юм яриаггүй шүү. Одоо цаа нөхшөө нууцлаг гоё байна шүү. Гэхдээ яг зүгээр ер нь яг нөгөө нэг миний түрүүний санал болгосон шиг тийм ээ. Яг тэгээд хараад үзэх юм бол эсвэл бид гурыг ингэж ярьсны дараа хүмүүс юу гэдгийг үзээж илүү нөгөө нэг бид гур бол одоо ерөнхийдөө мэдрэмж гэхээс илүү тийм ээ. Илүү утга учир илүү тийм өгөх санаа мессеж гэдэг дээр нь толгуурлаж ярьлаа шүү дээ тийм ээ. Киног бол хүмүүс бүр яг нэг тийм юу гэдгийг өөх мэдрэмжээр нь үздэг бас гоё кинонууд юу гэдгийг кинонууд байгаа хүмүүс ч гэж байгаа шүү дээ. Тэр киноноос амар нэг тийм гоё мэдрэмж амар гоё юу гэдгийг урам зориг авсан ч мэдрэмж байдаг юм уу? Гуниглсан эсвэл уярсан эсвэл өрөвдсөн хайрлсан ч байдаг юм уу? Тийм мэдрэмж авч үздэг хүмүүс гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм хүмүүс бол дахиад нэг үзэхдээ бит гурван одоо юу гэдгийг яриаг сонсч дахиад нэг үзэхдээ бол бас нэлээд сонирхолтой байдлаар бараг шинэ кино үзэж байгаа шиг ч юм уу нэг тийм ээ. Тиймэрхүү сонирхолтой байдлаар дахиад нэг удаа үзэж чадах бах гэж бодож байна. Ямар ч байсан нэг дахиад нэг үзэх шалтгаан бол болсон байна. Тийм хүмүүсийг бол яг кино Шавшанкаас оргосныг дахиад үзэх бас нэлийн хүсэл төрүүлэх болоо гэж бодож байна. Нэрээ тийм санаанууд төвшүүлсэн юм уу үзлээ. Энэ ч нөгөө ер нь зургатаар гарч илээд гоё кино бураад байгаа юм уу? Үнэхээр тийм юм гарсан юм уу? Мүлжүртэй юм уу? Тэ. Мүлж үзье за гэж. Тэгвэл бол угаасаа ямар ч тийм санаа мессеж өгөхгүйгүй юм дээр учиргүй ухаж бодоод тэ гэсэн шид юм гаргаж ирээд яриад байгаа маа ч гэдэг юм уу тэ. Тиймэрхүү юмнууд байж болно шүү дээ. За тэгвэл одоо дараагийн дугаараар бүгдээрээ Great Flood-ыг үзээд тэгээд бас ярилцгаая. За баярлалаа. Баяртай. За